Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнтэй үргэлж хамт байдаг үзэгч та бүхэн эрүүл тэгээд аюулгүй энэ вирусээс хол байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд дасгал хөдөлгөөнөө хийж байгаа биз дээ. YouTube суугаа цааш нь нөгөө өмнөх хугацаараа үргэлжлүүлээд одоо нөгөө юу гэдэг лээ. Ухраах юм бол тэнд ингээд танд гэрийн нөхцөл хийж болох зөндөө засгалыг санал болгоцсон байгаа. Тэгээд тэр олон дасгалуудыг та сурж авчих юм бол хооронд нь холиод таны програмч цаашаа үргэлжлээд маш олон зүйл хийж болох тийм боломжтой байгаа. Гэхдээ яг энэ цаг үед юу болж байгаа гэхээр бүгд л одоо телевизэрч байсан, ютуберч байсан биднийг үзээрэй, ингээрэй, тэгэрэй гэдэг байгаа. Гэтэл биднэрт нэг зүйл зааталтаа одоо алдагдчихийдэг. Тэр бол бидний хараа муудчихийдэг. Бидний хараанд үргэлж одоо ямарваа нэгэн байдлаар өөрчлөлт орж байгаа гэдгийг бид ажигладаг юм байна. За тэгэхээр яг энэ ажиглалтыг мэрэгжлийн үүднээс хийдэг, өвчтнүүдтэй харьцдаг бас мөн оюутнуудад хичээл заадаг нэг эрхмийг би өнөөдөр дуудаж, урьж, энэ ярилцлагыг хийх гэж байгаа. За тэгээ гол нь энэ цаг үед яг таны эрүүл мэндэд шаардлагатай таны өдрлийн хэм маягт зайлшгүй хийж болох тэр өөрчлөлтийг энэ ярилцлагаар танд санал болгох гэж байгаа гэсэн үг шүү. За тэгэхээр Хангаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн багш. Гэхдээ яг нүдний чиглэлийн мөн нэг үг байгаа шилэн торлог үлээ. Торлог шилэнцрийн эмч. Торлог шилэнцрийн эмч. Ширлэг юу ч юу вэ? Торлог шилэнцрийн эмч, Сондро эмнэлгийн торлог шилэнцрийн эмч Довчин Жамц ирсэн байгаа. За сайн байна уу? Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За сая яг би амьдралдаа анх удаага хэлж үзэж байгаа нэг үг нь торлог шилэнцэр гэж. Тэгээд яг торлог гэдэг үгийг хаа нэгтээ хэлжлээсэн баг та шилэнцэрч гэж. Гэхдээ яг энэ хоёрыг хамсад нь хэлж байгаагүй. Тэгээд тэр тусмаа одоо энэ нүдний тал дээр нүдний шинжлэх ухаан гэх юм одоо яг энэ оптикийг одоо монголоор яг юу гэж та бүхэн нэршдэг юм бэ? Монголоор одоо нүд судлалын шинжлэх ухаан. Нүд судлал гэхүү те. За тэгэхээр яг саяны миний хэлж үзээгүй үгнээс хоёул ярилцлага эхлэе. Шилэн торлог гэж одоо юу хэлж байна? Энийг дагна гэхлээр яг яана гэсэн үг вэ? Тэгэхээр одоо хүний эмч нар ч гэсэн дотроо одоо хоол боловсрол замын эмч, зүрх судалсан эмч гэдэг шиг нүд судлалын нүдний эмч гэж байгаа. Тэгээд нүдний нүд гэдэг эрхтэн маань хэдий одоо жижиг эрхтэн боловч дотроо маш олон бүтцээс тогтож идэг. Тэдгээр нарийн нийлмэл одоо зохион байгуулалттай тарих шиг адармаатай эрхтэн юм байна. Энэ бүгднийг нэгтгэхэд нэг эмчилгээ хийдэг үе одоо бол өнгөрчөөд байна л да. Одоо 21-р зуун гэдэгтэй холбоотой. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор шинжлэх ухаан, эмчилгээний төрөл, мессасл гэх мэт аргууд нь дотроо нарийн салаад хөгжиж байгаа учраас одоо нүдний хамгийн чухал хэсэг болох торлог гэдэг түүнийг эмчилдэг эмчийг торлог шилэнцрийн эмч гэж нэрлэдэг байна. Окей. Тэгэхээр одоо таны ер нь олж мэдснээр Ангаахын шинжлэх ухааны салбарт одоо яг өнөөдрийн төвшөнд энэ хөгжил нь хүний хараа ер нь ямар зүйлсээс болоод мууддаг юм бэ гэдгийг одоо олж тогтоосон байдаг юм байна. Энэ ерөөсөө түрүү хэлсэнчлэн маш олон зүйлсээс хамаарна. Зүрх судасны өвчнөөс хамаарч болно. Төв мэдрэлийн тогтолцооны өвчнөөс хамаарч болно. Яг одоо дангаараа нүднээсээ бие даагаад өөрчлөлт гэж одоо тун хэцүүлдэ. Тэгэхээр ерөөсөө л хүний бие өөрөө цогц ухагдхан учраас ерөөсөө хүний биеийн ямар нэг өөрчлөлттэй холбоотойгоор дааврын өөрчлөлттэй ч юм уу эсвэл одоо яг бодит одоо ямар өвчин байдгийг түүнтэй холбоотойгоор ч гэсэн ерөөсөө хараа мутах боломжтой. Шүдний өвчин ч гэсэн хүндрэх юм бол нүдэнд нөлөөлж хүндрэл үүсгэх ч гэсэн тохиолдлууд байдаг. Вау. Тэгэхээр ер нь бол маш олон зүйлээс хамааралтай байдаг учраас юунаас ч болж нүд муудаж болно гэж ойлгож байна. Орчин тойрны одоо хүрээлэн буй орчинны өөрчлөлтөөс ч нөлөөлнө. Одоо ерөнхийдөө бол одоо би оюутнуудад ингэж хэлдэг. Одоо хүн болон амьтан байгаль дээр дасан зохицох хөгжлийнхаа явцад нүд одоо ямар үүрэгтэй юм бэ гэдэг. Тэгэхээр нүдний гол үүрэг бол ерөнхийдөө амьтдад бол нөгөө идэж хоолтж илээ олох, аюулаас сэргийлэх. Тэгээд аль болох алсаас одоо аюулаас сэргийлэх. Одоо ямар нэг нарийн юм байвал тэрийг олж илрүүлж харах одоо тий. Тэгээд тэрний зөв бурууг нь таних ч байт юм. Тэгэхээр ерөнхийдөө хүний нүд бол байгаль дээрээ яг засан зохицсон болохоос одоо өнөөдрийн бидний амьдарч байгаа хүрээлэн буй орчин одоо яг ингээд өндөр байшингууд донд эсвэл одоо нэг жижиг өрөөнд дотор өрөөнөөс гарахгүй ч байт юм уу тийм ээ. Тэгээд одоо түрүү хэлсэнчлэн нөгөө карантины үед бүгд дийлэгдснээс хамааралтай болоод байгаа. Энэ зүйлд бол яг дасан зохицоогүй хэрэгтэй байхгүй.
Тэгэхээр ямарваа нэг зүйлийн тун хэтрээд эхлэхээр тэгээд нүдний эсэргээрээ сүргээр нөлөөлөд эхэлж байгаа. Тэдгээр нөлөөллүүдийн зарим нь ямар эргэшгүй өөрчлөлт. Зарим нь бол одоо эргээд буцаагаад эмчлээд сэргээж болдог ч үт юм уу. Гэхдээ нүдний хувьд энэ өөрөө нөгөө мэдрэлийн маш нарийн үйл ажиллагаатай эрхтэн ба. Тэгэхээр анагаах ухааны хөгжилд одоохондоо бид нар мэдрэлийн өвчнүүдийг ерөөсөө төгөөс эмчилж чадахгүй байгаа. Нэгсэндээ мэдрэлийн эдисүүдийг шинээр үүсгэж чадж байгаа ч гэсэн одоо хуучин мэдрэлийн эдистэй яаж хооронд нь холбох вэ? Тэрний ажиллагааг яаж сэргээх вэ гэдэг юм уу? Одоо болтол туршилт судалгаанууд хийгдээд байгаа боловч энэ тал дээр яг одоо практик дээр эмчилгээнд гарсан тийм олд тун сул салбарын нэг энэ нүдний салбар. Вау. Өстой сонирхолтой юм байна. Тэгээд хилцсэн чинь бүр сонирхолтой санагчлаа. Яг нь сая тэгж штэ тийм бидний хотчлолтоос сүйдэлтэй маш олон одоо хүний байгалийн өгөгдлийг өөрчилж байгаа өөрчлөлтүүдтэй нүүр тулаад эхэллээ штэ тийм. Одоо гараал нэг барилгын өдөөс харна алсын бараа ширтэх боломжгүй гихт зэрэг. Тэгээд хамгийн ойроос дэлгэцийг үзнэ. Байж болох хамгийн ойрхоноос үздэг боллоо штэ тийм. Одоо ерөөсөө нэг 10-аас 15 см хамгийн ойрхон зай болцсон баг тий. Яг нөгөө орондоо ороод уцаа барьдаг энэ байрлал шүү дээ. Энэ бол одоо яг классик байрлал ерөөсөө хүн болгон баг тэгжлээ шүү дээ. Яг хүн бол хүртэл тий. Тэгэхээр энэ дээр сая та хэллээ хамгийн энгийн авч болох жишээ баг тий. Энэ дээр яг хүний нүдэнд хамгийн эхлээд юу өөрчлөгдөд сая бидний хэлж занснаар хараа муудаад байна гэдгийг. Тэгэхээр одоо ялангуяа хүүхдүүдийн хувьд хүүхд өсөж байгаа болохоор янз бүрийн өсөлтийн дааврууд одоо нөгөө эдис болгон чинь өсөж олшрох, томрох хэмжээний хувьд те түүнтэй холбоотойгоор нүдэнд ч гэсэн өсөлтийн даавар гэж байдаг. Тэгээд бодисын солилцоонд ч гэсэн нөлөөлдөг одоо бидний хоол унд түүнийг одоо яг хэрэгтэй болон хэрэгцээгүйгээр нь ялгаад хэрэгцээгүйг нь ялгаруулдаг, хэрэгтэйг нь өөртөө авч үлддэг бодисын солилцооны итвэх гэхэлжлээ. Энэ нөлөөнүүд ерөөсөө тэгээд ойрын юм харж байгаа байдал. Ерөөсөө энэ бүх одоо энэ гол нөлөөллүүдийн үүднээс хүний хараа муудаж эхлэдэг байна. Тэгээд ялангуяа нэг ойрын зүйл удаа хугацаатай үзэнтэй холбоотойгоор гэсэн. Тэгэхээр дан ганц ойрын зүйл үзэхээр бас шууд хараа муудаж байгаа юм биш. Яг л одоо нэг нарийн нийлмэл тогтолцоо гэдэгтэй ганц хүчин зүйлтэй өөрчлөлт биш. Тэгээд ойрын юм харах үед хамгийн энгийнээр тэгэхээр бид нар яаж юм гэхээр ерөнхийдөө ойрын юм хараад байж нэг чинь эхнээс нь тайлбарлах юм бол хөдөлгөөнгөө сууж ижил бид нар ойрын юм харна шүү дээ тий. Холын ямиг бол хөдлөөд явж байхдаа ч гэсэн тод хараад байж байгаа бол яг ойрын ямиг бариад уншаад явхад ер нь алхаад явангаа ч юм уу гүнгээ ингээд юм уншихад айгүй төвөгтэй байдаг шүү дээ. Тийм тэгэхээр машин дотор хүртэл хөдөлгөөнтөд ном унших бүр үнэхээр толгой баг миний толгой өвддөг баг. Тийм. Тэгэхээр ягаад тэгэхээр нөгөө нүдний харааны тогтох орон зай гэж байгаад байгаа. Тод харах гэсэн үг. Тэр тухайн тод харахын тулд тэгэхээр бид нэр хөдөлгөөнгөө байх хэрэгтэй юм. Тэгээд хөдөлгөөнгөө байхаар яадгүй гэхээр нөгөө нэг бодисын солилцоо болон хүний биеийн нөгөө итвэх тодорхой хэмжээгээр суларч идэг ч юм уу. Нөгөө талаасаа ойрын юм харж явах үед хүний нүдэнд яг адилхан оптикийн бүтц дурангийн систем шиг одоо дуран одоо зургийн аппарат юу ч үдээ бид нар холын зүйлийг фокуслахын тулд уртлын линзийг нь тохируулдаг. Ойрын зүйлийг арай жоохон ойртуулгаараа дахиад нэг линзийг нь эргүүлж тохируулдаг. Түүнтэй адилхан тийм оптикийн бүтц байдаг. Тэр оптикийн бүтцийг гол бүрдүүлдэг одоо холын болон ойрын зүйлийг зохицуулдаг гол бүтцэн маань нүдний болор гэж юм байна. Нүдний болрын цайлаач гэдэг юм уу. Тэгэхээр нүдний болор гэж зүйл маань болохоор хол ойрын зүйлийг зохицуулдаг автомат зохицуулгатай одоо бид нар утсаараа хол арай жоохон зайтай юм авахга фокуслаад тухайн цэгзэрээ дарахаар шууд автоматар фокуслж шүү дээ тий. Тэрнтэй адилхан фокуслдаг тийм линз байхгүй. Тухайн линз маань хөдөлгөөний тулд нүдэн дотор булчингууд байгаа даа. Тэр булчингууд маань болохоор бидний оюун санаанд захирахдаггүйгээр шууд одоо автоматар гэсэн үг шүү дээ вегетатив ч гэдэг юм. Тэр булчинг хитрхи удаан ажиллаулж байгаа нөхцөл маань ойрын юм харж байгаа зүйл болтой. Тэгэхээр одоо өөрөө ч гэсэн мэрэгжлийн дасгалжуулагч хүн ямар нэг булчинд хитрхи их өндөр ачаалал өгөхөөр эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлээд эхэлдэг. Тэгэхээр түүнтэй холбоотой сөрөг нөлөөллүүд үзүүлээд эхэлнэ. Тэгэхээр сөрөг нөлөөллүүдийн эхнээс нь дөрөвдөх бол бага насны хүүхдүүд одоо өсөлтийн шилжилтийн насны ч юм уу эсвэл одоо ялангуяа жирэмсэн эсвэл жирэмсний дараах эхчүүдэд болохоор холын яраа нь муудчихдаг. Холын яраа муудаад тэгээд ерөөсө буцаж эргэж холын яраа сайжирдаг.
юу эрэгтэй хүмүүс, насанд хүрсэн хүмүүс эсвэл арай жоохон нөгөө идэр насны хүмүүс болоод ирэхээр удаа хугацаагаар юм үзээд ирэхээр нүдний уг руу чилж өвддөг. Удаан хараад ирэхээр нүд бүрлзэж эхэлдэг ч үт юм уу. Тэгэд эргээд хол руугаа юм харах гэхээр холын зүйл харах гэхээр бүрсгэр болчдөг. Тэгсэндээ нөгөө булчин маань хэд зангирч удаан байдалтай байснаас болоод буцаад суларч чадахгүй тэр нэг хооронд хугацаа шаарддаг байна гэсэн үг. Түрүү хэлсэн нөгөө хүүхдүүд, бага насны хүүхдүүд эсвэл одоо нөгөө жирэмсэн болон жирэмсний дараа төрсэн эхчүүд тийм хүмүүс болохоор холын араа муудаад эргээс хажирахгүй тогтцдог гэдэг нь шүү дээ. Эдгээрч болохоор яг нөгөө одоо өсөлтийн даавар, өсөлтийн процесс яг идэвхтэй явж идэг байхгүй. Тэгэхээр тэр өсөлтийн даавартай холбоотойгоор хүний нүд одоо яг нөгөө зурган дээр фокус үүсгээд яг тусах зай гэж байдагтай адилхан. Тухайн фокусын зай нь ерөнхийдөө нэг нүдний дагуу тэнхлэгийн урт нэг 23-аас 24 мм гэж дунджаар байна. Гэтэл одоо нэг ойрын зүйл үзээд хахаар тэр нэг булчингууд маань амармаар байна штэ. Ямар нэг байдлаар бид нэр өдрийн дийлэнх цагийг ойрын зүйл үзэж өнгөрөөд байгаа юм бол эргээд нэг хүн дасан зохицохын тулд тэр тухайн булчин маань ажиллахгүйгээр, ядрахгүйгээр ойрын ямиг яаж тод харах вэ? Тэгэхээр нөгөө нүдний дагуу тэнхлэгийн урт маань сунаад нүд маань нэгсэнд урт болчихж гин гэсэн. Оо тийм үү. Банзгай урт болчихж байгаа гэсэн. Тэр хэлбэрт өөрчлөлт орд юм байна те. Орно. За. Тий. Тэгээд тэгэхээр одоо хэрвээ одоо хэвийн нүдтэй хүн бол одоо холын зүйлийг харахад одоо тухайн булчин маань сулраад линз маань буцаад энгийн хэвийн байрлалд ороход холын зүйл яг фокуслаад торлог дээрээ тусч явах хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо холын зүйл харахаар нэг фокус нь торлогынхаа хамаагүй наан тусч чаддаг. Ойрын зүйл одоо тухайн харж байгаа зүйлийг нүд рүү багаар ойртуулах тусам тухайн фокусын зай маань арай жоохон арагшаага холдож идэг. Тэгээд яг ойрын юм харах үед тэр маань торлог дээр тусаад нүдний булчингийн одоо тэр ажиллагаагүйгээр ойрын ямиг аль болох сул ажиллагаатайгаар ойрын ямиг тод харах нөхцөлд дасан зохицож байгаа тийм уурал гэж хэлж байна. Яа, за би бол одоо л ойлголоо гэдэг. Сая л яг энэ камерны линзийг яаж хийдгийг ойлголоо. Хүний нүдийг тайлбарлуулж байгаа тийм. Тэгээ яг хоо ийм юм байна л да. Зүгээр хэрвээ би буруу ойлгосон байвал намайг засаад өгөөрэй. Ерөнхийдөө бол хүний нүдэн дотор байгаа мэдээж энэ булчингууд гэж сая яригдлаа. Би нөө булчин ярьсан болохоор булчин нэг төлөвт дасгахчлаар өөр төлөв рүү шилжихдээ асуудалтай болж хувирдаг бол ямар ч булчин дээр тийм байна. Нэг байрлалд нь удаан байлгаал ах юм бол тухайн функцэндээ дасаад дараагийн функц рүү шилжихэд дараагийн функц дээр өмнөх функц дээр байсан шигээ байж чадахгүй л болдог байхгүй. Тэгэхээр нүдэн дотор байгаа энэ жижиг эдис булчингууд маань нэг төлөвт удаан байх буруу гэдгийг л одоо нэг ёсондоо хилээд нь штэ нүд өөрөө те. Тэгэхээр одоо линзээр бол автофокустай нүд чи өөрөө бол автофокустай хүний юугаар биш те. Одоо нөгөө удирдлагаар биш өөрөө харж байгаа зүйлээ фокусоо тохируулаад явж идэг эд байна. Гэтэл бидрийг нэг төлөвт удаачихлаар дараагийн ямар шилжихэд өөрөө автоматар солигдъё гэхэд нөгөө тухайн төлөвтөө дасцсан байгаа нүд маань залхдаг ч юм уу өвддөг ч юм уу тэр сигналаараа хүнд ингээд болохгүй байх шүү гэдэг мэдээллийг өгдөг. Одоо 10 жилд нөгөө багш нар шийтгэхээр одоо санал бариулаад ч юм уу хөвгүүдийг бол гарын нэргөө зогсоод шүү дээ тий. Гош тэгдэгтэй тий булан руу цаашаа харуулаад. Тий. Тэгээд зогс шийтгэл дууслаа нэг одоо 40 минут ч юм нэг цаг хичээл дууслаа. Тэгээд гараа унжуулан гот мэдэрч чаддаг тий. Хөдлөхэд хэцүү тий. Юмаа бичгээд хүртэл гар салаанаад ч юм уу. Ерөнхийдөө л яг тиймэрхүү процесс явж байгаа гэсэн. Тийм байна. Тийм байна. Яа за тэгэхээр бид юу вэ гэхээр сая нэг яриан донд миний ойлголт дээр шаардлагатай байгаа мэдэх ёстой шаардлагатай зүйл нь энэ байна. Бид нар яг нэг юм хэмжүүр мэдэх хэрэгтэй байна. За Apple Watch бол 15 минут тутам та бос гэдэг сигналыг өгч байгаа. Энийний цаана бас нэг шинжлэх ухаан байгаа шүү дээ. Яагаад 15 минут юм бэ гэдэг дээр. Тэгэхээр магадгүй нүдэн дээр ч гэсэн хэрвээ та ойрын зүйлийг фокуслаад ажиллаж байгаа бол хэдий хугацааг ингэчээд дараагийн төлөв рүүгээ шилжчихэд танд одоо нүдэнд чинь энэ ачааллыг баг өгөх юм бэ? Муутгаас нь та сэргийлж болох юм бэ гэдэг. Энэ дээр таны өгөх зөвлөгөө. Энэ дээр яг одоо хүн бүрт тусгайлан одоо хугацаа хэлэх бол боломжгүй байгаа. Яг тэр хүний бие махбод болгон ч одоо физиологийн хувьд ондоо ачаал даах чадварын хувьд ондоо тийм дасгалжуулагч гэсэн одоо тухайн хүнд аль болох тохирсон дасгалыг хийхийг хичээдэг нь шүү дээ. Тэглэх байх. Нүдний хувьд бол тийм бас
шууд тэгээд хэлэхэд бас хэцүү. Гэхдээ сүүлийн үед одоо бид нар ямар зарчмыг илүүтэй баримталж байгаа вэ гэхээр ялангуяа нөгөө офисын ажилдаа дэлгэц харж суудаг хүмүүст бол 20-20-20-ийн дүрм гэж нэг юм байгаа даа. Тэрний юу юм бэ гэхээр яг 20 минут яг төвлөрөөд ажилласан бол 20 секунд нүдээ амраана гэсэн үг. 20 секунд нүдээ амраахтаа одоо босдог ч юм уу тий. Тэр хугацаанд болохоор 20 фут гэж яриад байгаа. Фут гэдэг чинь Америкийн одоо хэмжээс шүү дээ. Ерөнхийдөө бол 66 метртэй тэнцүү болчих таарж байгаа. Тэгэхээр 20 минут сууж ажиллаад яг фокуслаад төвлөрөөд ажилласан бол 20 секундын турш 6 метр болон түүнээс хол зайтай зүйл рүү нүднийхээ харааг шилжүүлж амраач гэсэн. Энэ нөгөө нэг саяны нэг eye strain одоо нүд чилэх, зөөвөрлөх тэр зүйлийг үүсгэхээс сэргийлээд байгаа гэсэн. Вау. За таны компьютер дээр магадгүй таны ажлын ширээн дээр яг энэ 20-20 дүрм байгаад таны одоо утсан дээр ч юм уу ямар нэгэн байдлаар сигнал очоод та энийг хийж явах юм бол хараагаа хамгаалах боломжтой байх нь тий. Тэгээд дээрээс нь эн чинь хийж болох маш энгийн арга шүү дээ. Тэгээд энгийн бөгөөд амархан болохоор л хүмүүс хийдгүй юм шиг надад санаа төрөөд идэг. Бүр яг ингээд бүх юм энгийн мангар энгийн гэдэг чи одоо бүр хит энгийн гэсэн үг шүү дээ тий. Тэгээд амархан байх тусам хүн ингээд за дараа болъё гэдэг. Тэгээд дараа болъёг их болгонд нөгөө хүрий гэсэн амжилтаасаа хойшилж идэг тий. За наадах чинь бол их үнэтэй зөвлөгөө байна. Гэхдээ хідэн хүн хийж чадах бол энийг. Ер нь би ч гэсэн өөрөө яг төвлөрөөд суугаад яг юм хийж байгаа үедээ бас тэндээс нэг анхаарлаас харниулахад айгүй харан байдаг л да. Тийм баг. Нэрээ яг нөгөө анхаарлыг төвлөрүүлсэн байгаа тэр нэг гоё зон байдаг шүү дээ. Тэрэндээ очсон байгаа хин ч энэс салахыг хүсэхгүй л байх л та тий. Гэхдээ амьдрал бол 8 альцлаа байх тий. Тийм шүү дээ. Эрүүл бай гэвэл та хичнээн туртай зүйлээсээ багахан хэмжээнд пауз аваа л гэж байгаа юм. Ер нь залиасгүй юм гэж байхгүй гэдэг шиг. Яг үнэ тий. За дараагийн миний мэдхийг хүсэж байгаа зүйл бол юу вэ? Эмчид ер нь бол хүмүүс ханддаг. Тодорхой эмчнэрт бол тодорхой одоо зүйл дээр бол тодорхой хугацааны дараа заавал очдог тий. Шүд жишээлбэл 6 сар тутамд. Шүдэн дээр 6 сар тутамд очиж байгаа хүмүүс бол яг нөгөө эмч нь бол тайлбарлсан байгаа шүү дээ. За ингээд чулууж ажиглалт юм аа. Яг энэ хугацаанд түрээд ирвэл ингээд дэвэл бид нар баг-багаар яваад байвал та урт хугацаанд шүд чинь сайн байна. Нүдэн дээр ер нь тогтсон тийм юу байгаа юу хугацаа. Эмчэд үзүүлж шалгуулж авах хугацаа. Байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол насанд хүрэгчдийн хувьд хариуцлагатайгаар хэлэхэд 40-с хойш насанд ер нь бол жил тутам эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж явах шаардлагатай. Эрүүл мэндийн үзлэг дундаа давхар нүдний үзлэгт ч гэсэн заавал орж явах хэрэгтэй байдаг байхгүй. Яагаад тэгэхээр 40-с хойш насанд болохоор хүний нүдэнд одоо бие махбодын өвчлөлттэй холбоотойгоор болон холбоогүйгээр эсвэл удамшилтайгаар холбоотой ч юм уу янз бүрийн өөрчлөлтүүд үүсэх эрсдлүүд нэмэгдэж идэг. Энэ дундаа дэлхий дээр хамгийн одоо хараа алдалтын хамгийн тэргүүлэх шалтгаан бол одоо нүдний болрын цайлт байна л да. За яг нүдний болрын цайлт яг 40 наснд үүсэх нь ховорч гисэн эргэшгүйгээр буюу одоо дахиж ботноор буцаад харааг нь ямар нэг байдлаар мөнгө төлөөдөж буцааж худалдаж авч болдоггүй нэг өвчин болохоор нүдний глауком буюу нүдний даралт ихсэх өвчин гэж монголчууд нэрлэж заажсан өвчин байна. За тэгэхээр нүдний глауком гэдэг өвчин маань харааны мэдрэлүүд маань одоо тарих болон нүдийг хооронд нь холбож байгаа мэдрэлийн ширэхгүй гэсэн үг. Тэр зүйлүүд маань л одоо баг багаар гэмтсээр хүн юм харахаа болчдөг өвчин байхгүй. Тэгэхээр мэдрэлийн ширхэг нэгэнд гэмтээд байх болцсон бол бид нар буцаа сэргийх боломж байхгүй. Аль болох баг гэмтэлтэй үед нь тэрийг нь тогтоож тэр хэвэнд нь хянах гол зорилготой байдаг. Тэгэхээр энэ глауком гэдэг зүйлийг хүн болгон мэдгүйгээсээ болоод одоо дандаа бүр нүд нь юм бүрсийгээд юм харахаа болцсон хоноо юмч танддаг. Хоцордог. Нэгсэндээ одоо тэгээд юм харахаа болцсон хандж ийн гэж чинь одоо нэгсдээ тэр өвчнөөс болоод юм харахаа болцсон бол би ямар ч тусламж үзүүлж чадахгүй болох нь шүү дээ. Тэгэхээр зарим нэг зүйлийг одоо заавал монголчууд юм бас нөгөө нэг юм нь болохоор одоо 40 настайтай ч юм уу одоо жил тутам ингээд үзүүлж ийн гэж бодъё. Тэгвэл би одоо зүгээр байна. Та жилийн дараа ирээ гэдээ явуулаад ичил. Гэсэн чинь зүгээр хэвийн юмд айгуу дургу. Ямар нэг юм асуудал байх юм бол баярлалдаг айгуу. Би энийг ирсэн хэрэг бүтчлээ ч гэдэг юм уу тий. Одоо улсын эмнэлэгт бол очир аваад хүлээж үзүүлсний хэрэг бүтлээ. Хувийн эмнэлэгт бол мөнгө төлөөд үзүүлсний хэрэг бүтлээ ч гэдэг юм. Харин тийм байна гэхээр айгуу жоохон зарим хүмүүс айгуу дурамчхан байдаг. Наадах чи айгуу гоё судалгааны юу штэ чиглэл. Яагаад тэгээд энэ те хүмүүс итгэдэггүй байх нь штэ. Яг нэг одоо мэдгүй очоод онж тодорчонгууд
Байсан байгаа үз гэд байхгүй ангууд баярлах хэрэгтэй байтал те юм байсангүй гэж баг бухимдах гээд байгаа байхгүй. Наа чи ямар сонирхолтой хүний хандлага вэ те. Тий. Хүний одоо үзэл бодол юу гэх юм те. Тэгэхээр ерөөсөө 40-оос дээш наснд бол жил тутам. Хэрвээ магадгүй одоо удамд нь онцлог шинж чанартай ямар нэг хараагүй ч юм уу өөрчлөлттэй хүн байх юм бол тухайн зүйлийг одоо нүдний эмчт очиж үзүүлээд тухайн нүдний эмч нь өөрчлөлтөөс нь хамаарат ямар хугацаанд үзүүлэх вэ гэдгийг заагаад өгнө. Бага насны хүүхдүүд бол ерөнхийдөө бага насны хүүхдүүд бол төрснөөс нь 6 сарын дараа нэг удаа. Тэгээд 1 настайд нь, 3 настайд нь. За тэгээд яг сургуульд орохын өмнө яг одоо 5 нас юм уу 6 настайд нь ингээд үзүүлж яхад үзүүлж явах шаардлагатай. Нэгсэндээ нөгөө л нэг хараа модж үгүй юу? Хараа модсон бол одоо юунаас олж модсон байгаа юм. Тэрийг нь одоо хэвийн байлгахын тулд бид нар одоо шил өгдөг ч юм уу. Одоо эсвэл ямар нэг зөвлөгөө өгөөл явал. Яа. Би бүр айчлаа. Саяны таны хэлсэн хугацаанууд чинь би одоо 2 хүүхдээ яг нүдний эмчтэр шалгуулаагүй байгаа юм байна. Тэгээд бас дэлгэцнээс хол амьдэрч гэнэ үгүй. Аль болох бага үзүүлэхийг хичээдэг. Гэхдээ ер нь бол хүсэн үсээгөө одоо ингээд хүүтэн байгаа гэрт байгаа. Гарах боломжгүй. Гарсан ч маш богино хугацаагаар гардаг. Тэгээд цэцэрлэг сургуулийн завсарсан байгаа энэ үед бол хүүхдийг гэртээ яг нэг байнга тоглох тэр энерги насанд хүрсэн хүмүүст нь байхгүй байхгүй. Тэгээ ямар нэгэн байдлаар нөгөө утсыг ч юм уу iPad-ыг үзүүлээд телевизэр дээр ч юм уу хүсэн юм үзүүлээд анхаарлыг нь тийшээ хугацаа бол өдөр тутам татагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг яалтчгүй тэнд нэг эрсдэл бий болцсон байгаа гэдгийг эцэг эхчүүд бол яг одоо ойлгож байгаа бах. Тэгээд имлэг рүү хандах хэрэгтэй баг. Гэтэ одоо энэ үед чинь бас имлэгт очиж үзүүлнэ гэдэг маань өөрөө. Имлэг рүү одоо ер нь бол зайлшгүй шаардлагатай биш бол яг энэ нөхцөлд битээ имлэгт хандаачаа гэсэн одоо уриалга яваад байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр одоо имлэгийн ажилчид хүртэл ялгаагүй хүн юм чинь яг энэ вирусыг бол тусах дээрээ бол хинч тусч болно шүү дээ. Тийм болохоор зайлшгүй шаардлагагүй бол ер нь бага насны хүүхдэд тэр дундаа эмнэлгийн байгууллагаар одоохондоо дагуулж явах шаардлага байхгүй. Гэхдээ ямар нөхцөлд заавал ирэх ёстой. Бага насны хүүхдүүдэд хамгийн их ажиглагддаг зүйлс болохоор холын юм руу харах болохоор тухаараа хардаг, эсвэл нүдээ нийлгэж хардаг, нүрээ одоо ингээд хилтийлгээд нүднийхээ болонгаа хардаг ч байт юм уу, тийм ээ. Иймэрхүү зүйл нь юу илтгэж ийн гэхээр ерөнхийдөө холын хараамуудад эхэлж шүү гэдэг хэлж байгаа. Тэгэхээр нөгөө юм арай нэг тодруулж фокустай харахын тулд ингээд тэр саяны үйлдэлүүдийг хийгээд байт юм байна л да. Хэрвээ бүр одоо ой хүрээгүй ч гэдэм юм тийм хүүхдүүд эсвэл одоо 2 нас дотор ерөнхийдөө хүүхдүүдийн нүд дотгошоо хялар болоод эхэлдэг. Дотгошоо гэдэг чинь нэг нүдэн чигээрч гэсэн нөгөө нүд нь ингээд хамарч чиглэл. Энэ мөн ялгаагүй хараа одоо огцон муудсан байх шүү гэдгийг хэлээд байгаа. Тэгэхээр энэ зүйлсийг бид нар эрт дээр нь одоо илрүүлээд зөв арга хэмжээ авч чадах юм бол эргээд хүний нүдний хөгжил буцаал яг хэвийн болоод ирэх боломжтой. Гэтэ одоо нүдний хөгжил, харааны хөгжил гэж ярих нь хоёр ондоо юм л да. Харааны хөгжил буцаад хэвийн болох боломжтой гэсэн үг. Нүдний өөрчлөлтөөс болоод тийм зүйл болж байна. Тэр нүдний өөрчлөлтийг яаж засахаар засчих юм бол харааны хөгжил нэгсдэ бидний харж байгаа зүйлс яг хэвийн хүний хардаг шиг хэвийн харагдах боломжтой гэсэн үг. Тэр өнг ялгадаггүй хүмүүс байгаад байна шүү дээ. Color blind гэж хэлээд байдаг. Тэр хүмүүсийн нүдэнд ямар одоо эрсдэл бий болцсон болоод эсвэл ямар орчин бий болцсон болоод өнгийг ялгахаа болчтой. Тэгэд интернетэд одоо бичлэгүүд байдаг. Surprise! Surprise! New sunglasses! These are special sunglasses for Daddy, so you can see your flowers. All right. Try them on! So I'm already like ready to cry anyway, so we'll see. I hope they work. Show him your flowers. Hey guys, give your daddy a hug. They'll make sure we don't get our clothes wet. I love you. Yeah. I'm guessing they're working.
try them. Okay, ready? Yep. Ready? Are you guys hear the? Do you hear them? Yeah, I'm calling. I emailed him. Okay, so yeah, he's just finishing up the store right now. I'm just trying to give him a minute to be able to show you around and might actually switch It worked? and down below. We just got him those colorblind glasses, so he's trying to. I think just this right. Yeah, I'm here. Okay, let's go for it. I want to see something in better lighting. Whoa. Oh, that's so cool. This what? Ow. There's like red. Oh, that's so cool. Go look at other things. That's really cool. There's a little bit of red on one of those. I don't know if you can see it. It's just a tiny bit. Was it like these buds? Yes. Yeah. Oh, that's really cool. Oh, it's like red. And this is. Oh, wow. That's really cool. Are these purple? Yeah. Oh, I always thought they were blue. How are you feeling? I don't know. I like it. I can tell the red one and the orange one. And that these are purple. We have to go look at more flowers. Oh my gosh. Are they working? Oh my god. I can really see those flowers. Wow, I can really see them now. Can you? I could not see those at all. Wow, there they are. Just popped out. Oh my god. Take your hand down, close your eyes. Keep them closed. Okay, they are. Open your eyes. They work. Buddy, can you look at the... Kason, look out at the The frisbees. frisbees. Can you see them? Can you see the differences? За сая та үзсэн баг. Тэгээ энэ бичлэг дээр бол яг нөгөө насаараа өнгө ялахгүй байж байгаад ялгсан хүнд тэнд нэг аимшигтай баяр баясгал төрж ирстэй. Тэгээ энэ байглаасаа ийм төрт юм уу эсвэл нэг юм болоод ийм болчт юм уу? Ерөнхийдөө олдмол болон төрөлхийн гэж хоёр хуваард. Аха. Олдмол гэдэг нь болохоор ямар нэг одоо гимтэл, бэртэл, ямар нэг одоо тухайн эд эст нөлөөлөх үз өөрчлөлтөөс болоод им тариа одоо юу ч үдийн те. Ихэвчлэн бол төрөлхийн. Тэгэд энэ ялангуяа эрэгтэй хүмүүст айгүй түгээмэл тохиолддог асуудал байхгүй. Гэхдээ хөнгөн хэлбэр төрөлхийн. Тэгэхээр учир нь юу юм бэ гэхээр түрүү нөгөө шил зүүх, фокуслах, ойр юм харах гэдээ ярьж байсан. Тэгэхээр тэр фокуслж байгаа одоо линзээр тусаад фокус үүсгэж байгаа тухайн дүрс маань нүдний торлогийн төв хэсэг шар толб гэж зүйл дээр очиж тусахаар тэрийг нь бид нэр одоо мэдрэлийн одоо импульс болгоод одоо тархинд очоод тэр нь одоо яг бидний харж байгаа зүйлс болж хуурж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр торлогийн шар толб гэж хэсэг дээр нь болохоор 3 төрлийн өнгө ялгадаг хэсэг байгаа даа.
За. Энийг болохоор урт долгионтой, дунд зэргийн долгионтой, богино долгионтой өнгийг ялгадаг гэд. Нэгсэндээ улаан, ногоон, цэнхэр гэсэн үг. Үндсэн 3 өнгө. RGB. RGB. Тэгэхээр одоо нөгөө бидний эргэн тойронд байгаа юм суулганы өнгө ондоо байгаа чинь тухайн гэрэл маань ямар давтамжтай гэрэл нүдэнд орж ирж байгаас хамаарат тухайн алийг нь илүү давмгай мэдрэх вэ гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ 3 эсийн аль нэгнийх нь үйл ажиллагаа арай жоохон сул дутмаг, зарим нь арай илүү давмгай, эсвэл бүр одоо зөвхөн нэг төрлийн өнгө ялгадаг, бусд нь хөгжөөгүй ч юм уу тиймэрхүү. Одоо энэ тэгэхээр өнгө ялгал одоо өнгөний color blindness буюу өнгөний сохор гэж яриад байгаа. Үүнийг дотор нь тэгээд маш олон дахиад ангилж болно. Ерөнхийдөө бол тухайн үндсэн 3 эсийн аль нэгнийхэн дутмаг шиллээс л болж байна гэсэн үг. Яг өвчин гэхэд хэцүү. Зүгээр л төрөлхийн өөрчлөлт гэсэн үг. Засах боломжтой. Засахын тулд яаж ийм гэхээр нөгөө шил зүйлгэж байгаа гэдэг ба шүү дээ, тий. Тэгэхээр шил зүйлгэж ийн гэдэг маань нөгөө тухайн нүдний шил маань өөрөө оптикийн одоо тухайн оптик буюу одоо тэр шилээр дамжаад нүд рүү орж ирж байгаа гэрлийн туяаг өөрчилж байгаа байхгүй. Гэрлийн туяаны давтамжийг нь өөрчилчихөр нөгөө мэдэрч чадахгүй байсан эсүүд нь мэдрээд эхэлж байна гэсэн үг. Сая хэдэн жилийн өмнө за би яг хэдэн жилийн санахгүй байна. Интернетэд одоо сошиал медиа дээр нэг эмэгтэй хүний даашинз явлаа штэ. Энэ хөх өнгөтэй байна. Нөгөөх нь бараг шар өнгөтэй байна боллоо да. Тэгээд хүмүүс ингээд үнэхээр яг тэрэн дээр маргалдаад бүр инженерийн өндөрлөгөө аваад бүр глобал бараг дэлхийд дахинд л юм болсон баг. Тэгээ тэрэн дээр бол ингээд харж байхад тийм их хүмүүс ийм өнгө ялгахгүй color blinded байдгийн болов гэдэг тийм сонин одоо таамаг гарч ирсэн байхгүй. Тэгэхээр маш олон хүмүүс магадгүй байгаль дээрх өнгийг би ч гэсэн байгаль дээр харагдаж байгаа зүйлсийг им байна гэж итгэцэн явж итэл би магадгүй өөрөө тэрийг бусад хүмүүстэй ижлэгэн харахгүй байх магадaltaй байна шүү дээ, тий. Тэгэхээр ер нь бол энэ хэр илбэг байдгийн хүн амын дунд ийм асуудал. Наадах чинь одоо ер нь бол ямар ч юм хизээч дахиж давтагддаггүй гэдэг шиг. Бидний харж байгаа өнгө эсвэл дүрс одоо ямарваа нэг зүйлс хизээч дахиж нөгөө хүнд давтагдж яг адилхан харагддаг байхгүй юу? Оо тийм үү? Тий. Яагаад тэгэхээр одоо тэр өнгө мэдэрдэг эсүүд байдаг 3 янзын өнгө мэдэрдэг гэдэг хэлж байна тийм. Тухайн эсүүдийн тоо толгой нь хүн болгонд харилцаа адилгүй. За. Тэгээ хүн болгонд харилцаа адилгүй байна гэдэг нь тэр эсүүд нь аль нь илүү их одоо сэрэл авж ийн гэдгээс хамаарат юмыг ямархуу өнгөтэй илүү хардъя. Гэдэг нь ондоо байдаг байхгүй. Энэ нь ялангуяа эмэгтэй хүмүүст болохоор өнгөний ялгах чадвар арай жоохон илүү. Эрэгтэй хүмүүст болохоор арай жоохон сул. Тийм. Энэ нөгөө л нэг эсийн нарийн одоо тэр мэдрэлийн эсүүдийн нарийн үйл ажиллагаа гэсэн. Нэгдүгээрт. Хоёрдугаарт хүн болгоны тарих яг адилхан сэтгэдэггүй. Харин 10 жилийн сургууль одоо бага насны хүүхдүүдийг сургахтаа бид нар одоо яг нэг дүрсийг харуулад за энэ яг энэ л бөөрөнхий дүрс шүү. Тэ? Эсвэл одоо энэ л өнгө яг ногоон өнгө шүү гэдэг юм уу. Энийг яг нэгсэндээ нэг хайрц гэж өгöd байгаа байхгүй. Түүний хүрээнд л хүн болгон яг юмсыг одоо нэг нэгдмэл нийгмийн байдлаар хүлээж авах чадвартай болж төлөвшөж байгаа. Окей. Түүний л одоо төрснөөсөө хойш хөгжих явцын л нэг гэсэн үг. Түүнээс биш одоо тэрийг яг заавал тийм байх хэрэгтэй гэсэн юм ерөөсөө байхгүй. Окей. За би тэгтээ таамгаар нэг ойлголттой боллоо. Би дэлхийд дахинд яг өнгө гэдэг бол хоолн дээр маш чухал яригддаг зүйлсийн нэг. Дээрээс нь хувцас загварт өнгөний одоо үүрэг бол маш чухал байдаг. Тэгээд энэ fashion industry буюу энэ хувцас загварын одоо энэ зүйлд яг хамгийн сайн загвар зохион бүтээгч нар ихлээр дандаа ижил хүстэн эрэгтэй хүмүүс байгаад байдаг байхгүй. Эрэгтэй төрсөн гэхдээ нөгөө эмэгтэйлэг чанарын давамгаалцсан. Тэгэхээр яг эрэгтэй эмэгтэй хоёр хүний физиологийн одоо ялгааг нэг дор агуулна гэдэг бол магадгүй зарим тал дээр бол давуу тал болж болохоор байгаа байхгүй юу? Тий. Одоо especially загвар дээр зохион бүтээгч нарын харахаар ихэвчлэн тийм байгаад байгаа юм илүү байдгаа гэдгийг зүгээр статистикаар баталж харуулж байгаа л гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр таасаа хэллээ өнгөний ялгарлыг эмэгтэй хүн илүү хараад идэг гэж байгаа бол яалтчгүй эмэгтэй хүн л илүү өнгийг мэдэрдэг учраас илүү өнгийг create буюу бүтээх чадамжтай байна гэсэн үг үстэй, тий.
Тийм эмэгтэй хүн амьдралд өнгө оруулна гэж одоо баг тийм үг гэсэн үг шүү дээ. Тийм тэгэхээр бас зүгээр би сая таамгаар тэгж бодлоо гинэт. Гэтэ одоо зайлшгүй гэсэн үг биш те. Тийм ээ тийм. Зайлшгүй гэсэн үг. Зайлшгүй. Энэ нөгөө тэр тарих одоо хүн болгоны сэтгэн бодох чадвар эсвэл одоо нөгөө төрөлхөөсөө заягдсан одоо өгүүлэмж гэдэг. Тэр юм чи ондоо байдаг гэдгийг одоо нөгөө тарихны тодорхой хэсэг болгон бас хүн болгонд харилцан адилгүй мэдрэлийн эсүүдийг агуулж идэг буюу хэмжээний хувьд ч гэсэн ондоо байна гэдэг нь одоо нотлогдоод байгаа байхгүй. Одоо жишээ нь одоо яг мэрэгжлийн тамирчин хүмүүсийн одоо өнчин тарих тэнцвэрийг одоо хариуцдаг хэсэг нь илүү бусад жирийн хүмүүс дасгал хийдэг хүмүүс илүү том хэмжээтэй ч юм уу. Тэгэхээр одоо нэг тарихны хэсэг болгон чинь ондоо үйл ажиллагааг хариуцж байдаг шиг тухайн хэсэг аль хэсэг нь илүү хөгжөөд аль нь арай жоохон дутмаг байгаа. Энэ ерөөсөө яг нэг мэдрэл судлалын шинжлэх ухаан. Одоо бас л хөгжсөрлөн ерөөсөө орой дээрээ гараагүй л гэсэн. Супер. Гэхдээ айгу гой шинжлэх ухаан байна. Сонирхолтой тий. Цаашдаа юу ч болч магадгүй. Астигматизм гэж нэг нэр томьёо сая инсидийн хүрээнд судалгаа хийж байхдаа олцсон. Яг энийг мэрэгжлийн үнээр тайлбарлуулах хүсэлтэй. За. Астигматизм. Тэгэхээр одоо ямар ч линзийг бид нэр бөөрөнхийн хэлбэртэй, дугуй хэлбэртэй хийгээд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр дугуй хэлбэр гэж нь ерөнхийдөө 360 градус гэсэн үг. Тэгэхээр 360 градусыг одоо нэвтлээд ардталт нь тусж байгаа дүрс маань болохоор яг л нэг цэгт тусж явах хэрэгтэй байдаг байхгүй. Одоо хэвтээ босоо X, Y тэнхлэг гэдээ ярьж байгаа одоо хүн болгон мэднэ штэ. Уг нь мэдэх хэрэгтэй. Хүн болгон ер нь бол мэдэх байна. Тэгэхээр тухайн X тэнхлэг буюу хэвтээ тэнхлэг, Y тэнхлэг буюу босоо тэнхлэгээр тусж байгаа дүрснүүд маань яг Z тэнхлэг буюу 3 хэмжээс толгож байгаа Z тэнхлэг. Яг тэр Z тэнхлэг дээр уртлаасаа харагшаа яг нэг цэгт тусж явах юм бол тэр астигматизмгүй байна гэсэн. Гэтэ бидний нүдний одоо энэ бөөрөнхийн байдал маань яг төв тэгш одоо яг зөв дугрууг биш байт юм байна л да. Хүн болгонд тэгэхээр ихэвчлэн одоо нэг хөвтэй өндөгтэй зүрлч юм уу арай жоохон зөөвөн тэр нь одоо хөвтэй байдал нь арай илүү урт гэх юм уу те. Тэгчгээр одоо тэр X Y тэнхлэхээр тусаад хугараад ороод тусж байгаа дүрс маань болохоор хоёр ондоо цэгт тусаад байна гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын хоорондын зөрүү нь их байгаад байхаар нэг астигматизмтай шил зүг шаардлагатай ч гэдэг юм уу цилиндртэй шил, грацтай шил гэх хүмүүс янз бүрээр ярьж байдаг. Тэрийг нэгсэндээ аль илүү одоо буруу цэгт тусаад байгаа цэгийг нь тухайн цэгт нь одоо шилний тусламжтайгаар тэр фокусын цэгийг нь яг нэг цэгт болгож өгж байгаа оптикийн шинжлэх ухаан гэсэн. Зөв. Энэ нөгөө нүдний хэлбэр харилцан адилгүй байдаг гэдэг саяны яриан дээр чинь бид шил зүүж ягаад хэсэг хугацаанд магадгүй олон жил шилээ зүүж ягаад бид нэр эмчлүүлээд шил зүүхэ болчдөг шүү дээ одоо хаглаанд орсны дараа ч юм уу. Тэгэхэд тэр хүмүүсийн нүдний хэлбэрт өөрчлөлт орсон нэг л ингээд хүнхгэр цаашаа ухагдаад орсон юм шиг мэдрэмж төрөөд идэг. Энэ үнэхээр тийм хэлбэр өөрчлөлтөнд орсон байдаг юм уу эсвэл нөгөө шилтээд нь дасцсан байгаад авахлаар л зүгээр бидэрт байгаанд харагдж байгаа тэр үү юм уу? Тэгэхээр ерөөсөө нэгдүгээрт шил зүүж явсаар хагаад босод хүмүүс яг шилтийн хүлээж аваад сурцсан байдал нэгдүгээрт. За хоёрдугаарт шил гэдэг чинь өөрөө нэг линз машины шил одоо машин барьдаг хүмүүс аягүй сайн мэдж байгаа. Зөв талдаа өрүүлтэй машин барьдаг бол зүүн гартал нь илүү их борлдог. Баруун талдаа машинтай бол баруун гартал нь илүү борлдог. Нэг цонхоор гэрэл тусаад арьсан дээр тусаад нэг борлуулад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэгсэндээ нэг зовхны арьсны нөсөөжилт буюу одоо тэр өнгө жоохон өөрчлөгддөг гэсэн. Зох гэсэн үг тийм. 3 дугаарт болохоор түрүү хамгийн ихэнд хэлжсэнчлэн хүний нүдний нөгөө хэмжээ илүү 100 урт болчдөг гэдэг тий. Тэгэхээр хүний нүд маань энэ нөгөө ухархан яснууд гэдэг нэг хязгаарлагдмал орон зайд байдаг байхгүй. Тэгэхээр томроод байхаараа онгорхой чөлөөтэй зайн хаашаа урагшаа нэгснэ зохиныхоо урагшаа гэсэн. Тэгэхээр одоо илүү хүнхэр арагшаагаа орцсон гэхээсээ илүүтэй нүд маань зохио урагшаа түрээд одоо товгор болгосон гэх юм уу. Тэгэхээр одоо тэгэл ингээл иймэрхүү зүйлсээс болоод хүн болгонд харилцаа адилгүй. Тэгээд шил зүүдэг хүн болгонд бас тийм байдаг. Одоо аюу бага хэмжээтэй хасах нэг ч үт юм хасах хоёр ч үт юм. Тийм шил зүүдэг хүмүүсийн нүд бол нэг ямар ч гаднаасаа хараад бол ямар ч өөрчлөлт байдаг. Бүр өндөр байх тусмаа хасах 6 хасах 10 ч үт юм уу тийм. Өндөр байх тусмаа нөгөө хүний нүдний зөөвөн байдал маань илүү зөөвөн байдаг учраас илүү тийм байдал ажиглагдчих болдог гэдэг. Юу одоо заалт байдаг юм уу? Шил зүүсэн дээр байд юм уу? Линз зүүсэн дээр байд юм уу? Одоо энэ дээр ер нь одоо яг
эрүүл мэндийн шинжилгээ ухааны талаасаа хүндээ зөвлөхдөө алийг нь зөвлөдөг эсвэл тухайн хүнээсээ хамаарат ялгаатай сонголт хийх ёстой гэдэг юм. Яг нүдний гадаргуу нэгсэндээ ocular surface буюу одоо нүдний гадаргуу гэж яриад байна. Нүдний гадаргуу талаасаа одоо нөгөө нүдний чийгшил, хуурайшил энэ төр гэсэн үг шүү дээ, өрөвсөл. Тэр талаас ярих юм бол одоо нүдний шил зүүсэн дээр үү. Ягаад тэгэхээр нүдний шил гэдэг маань нүдний өмнө талд нэг линз одоо тавьчих чинь гэсэн үг шүү дээ. Тэгэл яах вэ? Түүнээс биш яг нүдэн дээр очоод хүрээд одоо ямар нэг эд дээр хүрэлцэж байгаа юм хийж байгаа зүйл биш аахгүй. Контакт үсээгөө тий. Контакт үсээгөө. Тэгэхээр нүдний шил хамаагүй дээр. Ямар хүмүүст контакт линз зөвлөдөг вэ гэхээр шил зүүж үнэхээр чаддаггүй. Эсвэл одоо шил зүүхэд ажлын орчин бүрддэггүй, спортоор хичээлдэг. Тиймэрхүү хүмүүст бол одоо яг харахгүй контакт линз зүүхийг зөвлөдөг. Гэтэл одоо хүмүүсийн өөрсдийн нэг preference буюу одоо нэг алийг нь илүү хэрэглэх сонирхолтой байна гэдгээс шүү дээ. Зарим хүмүүс бүр контакт линз хэрэглэмээргүй байна. За тэгэх юм бол тэгээд нэг хараа тэгэлдэг лазер буюу нэг LASIK гэдэг юм хийлгэхийг зөвлөнө гэсэн. Гэтэл тэгээд ямар нэг байдлаар контакт линз бол контакт шууд нэрнээсээ контакт нүдний гадаргуу дээр нэг шил шиг линзийг нь гадаргуу дээр авчаа тавьдаг ч гэсэн. Тэгэхээр давуу тал нь юу юм? Мэдээж шил зүүхгүй. Шил зүүхгүй бол ямар нэг хамар дээр юм дарахгүй, чамархан дээр юм дарахгүй, эсвэл одоо шил зүгээд толгой өвддөг хүн байх юм бол толгой нь өвдөггүй ч гэдэг юм. Гэтэл сул талууд нь юу вэ? Сул талууд нь гэхээр хамгийн түрүүнд буруу арчилгаатай холбоотой. Буруу арчилгаатай холбоотой нүдэнд нингийн халдвар, вирусын халдвар орох. Үгүй юм а гэхэд одоо нөгөө линзний агуулж идэг шингэн гэж байдаг шүү дээ, тий. Тухайн шингэн маань зарим хүмүүс одоо сольдөггүй ч гэдэг юм. Түүнээсээ болоод тухайн шингэн маань нүдийг очиж цочрох, үрвсүүлэх. За тэгээд хамгийн түгээмэл үүсдэг зүйлс болохоор юу гэхээр тухайн одоо бид нар сүүлийн үеийн контакт линзнүүд болохоор одоо gas permeable буюу одоо агаар хийг нэвтрүүлдэг гэсэн үг. За. Тэгэхээр нүд маань одоо ямар ч зүйл хэрэглээгүй үед одоо нүдний эвэрлэг буюу одоо яг голд харагдаж байгаа бүрэнхийн хар хэсэг шүү дээ, тунгалаг. Тэр маань болохоор ямар ч судасгүй байдаг байхгүй юу? Тэгэхээр судасгүй эдис маань амьд болохоор одоо хүчил төрөгч авах шаардлага. Тэгэхээр хүчил төрөгч агаараас авчдаг. Тэгэхээр дээд гадна талд нь нэмээд нэг нэмхэн хальс шиг юм хийчихэр нэг хүчил төрөгчийн хэрэгцээ маань шаардлагатай байдаг гэтэл тэр нь маань агаарыг зөвлөлтөд нэвтрүүлж чаддаггүй. Тэгэхээр хэдий gas permeable болж байгаа ч гэсэн тухайн контакт линз маань зүгээр мэдээж юу ч хэрэглээгүй байснаас мэдээж л арай бага хэмжээгээр хүчил төрөгчийг нэвтрүүлж байгаа гэсэн үг шүү дээ, тий. Түүнтэй холбоотойгоор хүчил төрөгчийн дутмагчл үүсэх. Тэгээд нүд нь ялангуяа шүн авахгүйгээр унцах. Түүний дараа өглөө маш их судснууд нь тэлээд улайцсан байдаг. Тэр нэгсэндээ тухайн эдист хүчил төрөгч хүрэлцэж чадахгүй одоо гаднаасаа орж чадахгүй бол нөгөө цусан ангон чинь хүчээр оруулах гэж судас нь өргөсөд тэлээд өрөвсөл үүсэх явж гэнэ гэсэн үг. Ямар сони юм бэ? Тэгэхээр тэр линз агаар нэвтрүүлэх чанартай нөхлөөр цоорхой байна гэсэн үг юм бах та. Одоо тэгээд нөгөө материал нь өөр юм байна. Материал нь тийм. За. Хуучин бол одоо бид нар яг шил шиг материалууд л одоо яг энэ хараанд зүүхэд тохиромжтой юм гэсэн бол одоо илүү нөгөө зөөлхөн уян эрзэн шиг болоод байгаа шүү дээ, тий. Нүдийг бид тэр тодорхой хугацаанд аниад идэг шүү дээ. Мэдгүй тодорхой хугацаа байдаг юм эсвэл тодорхой мэдрэмжийн дараа гарч юм уу? Ямар үед хүн нүдээ аниад байгаа? Энэ одоо аних процесс нь одоо байглаасаа олон аниад ивэл сайн байд юм уу те? Ер нь яг ямар учиртай бол? Тэгэхээр саяны хэлсэн эвэрлэг гэдэг зүйл маань болохоор өөрөө хүний биеийн одоо аль ч хэсгээс хамгийн олон мэдрэлийн ширхгийн нэгтаршилтай хэсэг нүдний эвэрлэг байхгүй юу? Тэгсэндээ нүдний эвэрлэгтэр жоохон зүйл хүрэхэд л бид нар айгүй мэдэрдэг. Ер нь нүд рүүгээ хуруугаа хүргэж чаддаг хүн байд юм уу те? Айгүй их цочромтой. Тэгсэндээ одоо хамгийн их мэдрэлийн ширхгийн агуулмжтай тэр утгаараа ямар ч юмыг айгүй их мэдэрдэг гэсэн үг. Түүнтэй холбоотойгоор хүний нүдэн дээр одоо нэг хуурайших мэдрэмж төрж идэг. Тэр тухайн мэдрэмжийг бид нар рефлекс болгоцсон. Нэгсэндээ дунджаар хүн ер нь дунджаар хэвийн үедээ одоо 6 секундэд нэг удаа нүдэ ханивччихвэл хэвэн гэж үздэг байхгүй юу? Гэтэл зарим хүмүүс энэс илүү удаан ханивчаад үгүй илүү хурдан ханивчаад байдаг. Нэгсэндээ нөгөө нүдний эвэрлэг маань маш их цочирцсон одоо тэр нүдийг ханивчих буюу чиглэх рефлекс хэрэгтэй байгаа учраас айгүй ойрхон ханивчаад байна гэсэн үг. Ихэвчлэн хүмүүс ямар үед ханивчдаггүй гэхээр ерөөсөө нөгөө дэлгэц харж байгаа үед хүн зарим хүмүүсийг би анзаарч байхад бүр 1 минут гаруй хугацаанд огт нүдэ ханивчихгүйгээр тухайн дэлгэцийг хараад суугаад идэг байхгүй. Тэгэл
тэр хугацаа маань одоо өглөө дэллэгээс харж илаа, өдөр харж илаа. Үдээс хойш болоод ирэнгүүт хүн нүдэ анмаар санагддаг. Халуун ойргоод эхэлдэг. Хорсоод, тороод. Энэ маань нэгсэндээ нөгөө айгүй хуурай болцсон учраас одоо наад чинь хитэрчлээ би цаашаа юм харахад хэцүү нэгэд өөрөө мэдрээд байгаа хана штэ тий. Төм мэдрэлээ тарих руу мэдээлэл дамжуулаад байна гэсэн. Одоо боли өгшин. Одоо боли. Одоо яваач байна гэд тий. Үүнтэй холбоотой нөгөө LASIK гэдэг нь шүү дээ. LASIK гэдэг хагалгаа маань болохоор нүдний эвэрлэгийг нэмэхээ зүсээд дээр нэг flap буюу нэг сөхөгдөс үүсгчээд тэрийгэ сөхөж жагаад нүдний одоо эвэрлэгийн яг дунд давхаргын эдийг болохоор лазераар буудаад нэмгэлчихэж байгаа байхгүй юу. За. Тэгээд буцаад тэр сөхөгдөсөө хаагаад тавьчихна. Тэгэхээр нөгөө нэг тэр мэдрэлийн ширхгүүд маань болохоор тэр дунд давхрын хамгийн өмнө талд нь байдаг хамгийн их нэгтэршилтээр. Тэгэхээр тэр мэдрэлийн ширхгүүд байхгүй болчихно гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө буцаад мэдрэлийн ширхгүүд хэр их үүсэж ийн сэргэж ийн гэдгийг одоо үзэхээр ерөнхийдөө 100% хизээж буцаад хэвийн хэмнэлд ордог байхгүй. За. Үүнтэй холбоотойгоор нөгөө түрүү хэлсэн нөгөө хуурай шах мэдрэмжийг тэр мэдрэлийн ширхгүүд нь аваад эргээд мэдээлэл дамжуулж явах хэвээр нөгөө мэдрэх мэдрэмж нь жоохон суларчдаг. Түүнтэй холбоотойгоор хараа тэглүүлэх лазер мэс засал буюу LASIK гэдэг зүйлийг хийсний дараагаар хүн болгонд үүсдэг зүйл бол нүдний хуурайшил. Нөгөө арга хорсох торох. Тий. Тэгсэг хугацаанд нөгөө хиймэл одоо энийг хэрэгэлдэг шүү дээ. Тий. Хиймэл нулимс тусаахаас өөр аргач үл дээ. Тэгээд тэр мэдрэлийн ширхгүүд нь мэдрээд тарих руугаа мэдээлэл дамжуулж байна гэж чинь тарихнаасаа эргээд мэдээлэл дамжуулаад нүдэ анивч нөгөө талаас нөгөө нулимс биднэрт хэрэгцээтэй байна. Тухайн нулимсыг илүү их хэмжээтэй үүсэг ч гэх юм уу. Тэгээд одоо зах зээл дээр борлуулж байгаа яг энэ нүдний тусаагуурууд зарим нь бол юу гэдэг ч тийм юм хорсгосон мэдрэмжийг төрүүлээд байдаг. Тэгээд хүчлэлэг ч юм уу гэмээр байгаад байна. Энэ бол би бол энийг хэрэгэлдэг. Тэгтээ яг нөгөө хорсгосныг нь хэрэглэхлээр нэг тийм яг нэг нөлөө үзүүлчихэж байгаа юм шиг мэдрэмж дараа нь төрөөд идэг. Гэхдээ энийг хэрэглэсний дараа бол тийм мэдрэмж байхгүй. Хиймэл нулимсгээд тэг яг хиймэл нулимс гэхлээр яаж гаргаж авдیں۔ Тэ. Одоо санаатаа бусаар уйлуулад тэгээд нулимсыг цоглож авсан юм уу гэ. Тэгэхээр нөгөө энэ хоёрын ялгаа юу юм? Одоо хүмүүс мэдээж нүд бол маш чухал эрхтэн болохыг сайн ойлголоо. Гэхдээ энэ чухал эрхтэн рүүгээ хүргэж байгаа зүйлс болгоныг мэддэг байх, дээрээс нь чанартайг нь хэрэгэлдэг байх нь бол хүн болгоны их хүсэх зүйл байх тий. Тэгэхээр яг үннийг хэлэхэд хиймэл нулимс хизээч хүний өөрийн нулимсыг орлож чадахгүй л дээ. Яг тэр хүний өөрийн нулимсанд маш их хэмжээний одоо уураг одоо янз бүрийн тижээлийн бодисууд тэгээд үрүслийг намжаах бодисууд тэгээд тийм үү эдисийг нөхөн төлжүүлэх одоо өсөлтийн хүчин зүйлс гэл янз бүрийн найрлага агуулгадж идэг байхгүй юу? Зөөлөг гэж өөлж баймааргүй юм байна. Тэрийг гадагшлаад ирсэн. Тэгэхээр тэр зүйлс маань нүдний гадаргуу буюу яг энэ агаарт ил байгаа хэсгийг бүгднийг нь одоо эдисийн одоо тэр хэвийн байдлыг л хадгалах гад тийм зүйлс агуулад байгаа байхгүй юу? Зөвхөн нэг ус одоо шингэн юм биш байх нь шүү дээ. Энэ хиймэл нулимс болохоор яг зүгээр яг хүний нулимсны pH-тай яг адилхан. Тэгээд яг усыг бодвол арай жоохон өтгөн гээлэрхүү гэсэн үг. Нэгсэндээ одоо дотор нь гиалурны хүчлэгээд одоо арай жоохон өтгөрүүлдэг тийм зүйлүүд. Тэрийг агуулж идэг. Тэгэхээр зөвхөн одоо чихтэй хэсгийг нь л нүдэндээ өгж байгаа болохоос яг тухайн эдисийг амьд байхад хэрэгцээтэй одоо хоол хүнсийг нь бид нар бол хиймэл нулимсаар дамжуулж өгч чадахгүй байгаа. Тэгэхээр энэ хиймэл нулимснуудын тэгээ бас нэг ялгаанууд нь юу байдаг вэ гэхээр одоо хиймэл нулимс бол арай жоохон өтгөн байх тусмаа тусаасны дараа хэсэг хугацаанд нүд арай жоохон бүрсийц юм шиг санагддаг. Шингэхнүүд нь болохоор зүгээр л тухайн хэсэгтээ илүү шингхэн байна гэдэг нь илүү гадаргуу дээр тогтох чадвар сул байна гэсэн үг байхгүй юу? Өтгөн байна гэдэг нь гадаргуу дээр илүү наалдаж тогтох чадвартай байна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол аль нь дээр үү гэж яриа. Ер нь бол одоо ихэнх зах зээл дээр борлуулагдж байгаа хиймэл нулимсууд яг энэ хоёрын дундчийг л баримталтай. За тэгээд нөгөө ялгаа нь болохоор нөгөө арай жоохон хорсгосон мэдрэмжтэй мэдрэмж. Энэ нөгөө нэг усны pH-тай ус гэж яриад байдаг үстэй тий. Тэгэхээр хүний нүдний хэвийн орчны pH-ыг арай жоохон сулруулсан одоо арай жоохон ондоо pH-тай нулимс байна гэсэн үг байхгүй. Тэрэн тэгэхээр нүдийг одоо сэнгэнүүлсэн эсвэл одоо хорсгосон. Зарим хүмүүс тийм юм хэрглэж одоо яг юм би хэрглэж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Тэрийг зориудаар тэр хүмүүст одоо хэрэг өгөхөөс аргаах. Тийм
мэдрэмж авдаггүй нэх ялгаагүй хүмүүс бол зүгээр хэвийн нулимсал хэрэглэж исэн дээр. Энэ дээр нэг юм хэлэхэд нөгөө нэг янз бүрийн одоо витаминтай тусаалгууд эсвэл одоо нөгөө зах зээл дээр одоо нэрийг хэлэхэд зөв юм уу ямар янз бүрийн өнгөтэй нүдний улаалт харилцагтай хиймэл нулимс тижэл өгдөг гэдэг чинь тийм. Тэр хиймэл нулимснууд яг тижэл өгч чадж байгаа юм гэхээр яг одоо нүдний энэ гадаргууд дээр байгаа хамгийн гадна талын хамгаалтын давхаргад байдаг эдэсүүд маань болохоор гаднаас ямар ч зүйлийг буюу одоо хэрэгцээтэй биш одоо молекулын хэмжээ янз бүрийн тэгээд нэн бактери вирус ч гэдэг юм тэднийг нэвтрүүлэхгүй байх гол зорилготой байдаг хөхгүй. Тэгэхээр бидний одоо эмийн бодсон дотор авлагдж байгаа тухайн эмийн одоо жижиг хэсгүүд нүдэнд харагдахгүй ч гэсэн хэрэглэхээр яг эдэс рүү бүрэн шингэх юм уу гэвэл бас бүрэн шингэж чадахгүй. Нөгөөтэйгөр нөгөө нүдний улаалтыг арилгаж ийн гэдэг маань нүд ягаад улааж байгаа. Тийм химийн орчин алдагдж байгаа учраас л улааж байгаа. Хуурайшсан эсвэл унтаагүй, амраагүй. За тэг эсвэл одоо ямар нэг байдлаар баг зэргийн үрвсэл яваад идэг. Тухайн үрвсэлтэй болохоор улаагаад идэг. Гэтэл тэрийг нь хүчээр судсыг нь агшааж цагаан мэт болгож байгаа байхгүй. Дүнс хүний нүд яг хэвийн үедээ яа, наач хүчээр биш үү? Хүчээр. Тэгэхээр одоо нэг хамрын цацлаа үүдэн шүү дээ. Ахшилтай хүмүүс аюу сайн мэдж байгаа нь хамар нь битүүрхээр цацаад яваад идэг. Гэтэл хэсэг хугацааны дараа хамар гүцэд онгоохоо болоод эмэндээ дасл үүсчлээ. Тэгэд эмийн солихоос өөр арга болдог тий. Тэрнтэй адилхан. Энэ эмийг ч гэсэн хэрэглэхээр судас нарийсаад идэг. Тэгээд цагаан байгаад идэг. Гэтэл удаан хугацааны дараа хэрэглээд тэр нөгөө эмэндээ нарийсгаа болждаг. Улаалт нь намчгаа болждаг. Ер нь сая нэгэнт одоо энэ худалдаж авах бүтээгдэхүүн асуусных зах зээл дээр зарагдж байгаа хүний нүдний хараанд болон хүний нүдний орчинд муу нөлөө үзүүлдэг бараа бүтээгдэхүүнүүд хэрэг байдیں۔ Одоо таны ажиглалтаар мэдээж нөгөө зах зээл дээр ингээл реклам сурчлагаанууд байгаа шүү дээ. Тэгээ органик гэдэг үг маш их тавтагддаг болсон те хүмүүст зүгээр л зарахын тулд те гэтэл тэр дотор химийн агуулмжтай байж идэг ч гэдэг юм уу. А дээрэс нь одоо таны тархлааг дэмжинэ гэдэг үгэн дор маш олон зүйл ингээд энийг уугаал тархлаач нь сэрэгчин гэдэг ойлголтыг одоо тэр бол хуурмаг үг байхгүй те тархлаа гэдэг бол цогц ойлголт зүгээр нэг ямыг хэрэглээд ингээд болчдөг зүйл биш гэтэл ингээд дэмжин туслана гэдэг өгүүлбэрүүдийг ашиглаад байдаг те. Энэ нэрээсээ нөгөө хүний асуудал дээр тоглож байгаа л яг үнэ. Хүнд юу хэрэгцээтэй тэрийг нь айгүй хэлбархнаар гараад ирж байгаа юм. Яг тиймэрхүү зүйлс болохоор ерөөсөө өртөг бол айгүй багаар өвдөгдөж гарч ирдэг зүйлс. Тэгэхээр ер нь бол эмч одоо ер нь л одоо бид нарын гол зарчим болохоор do no harm. Боёо ямар нэг байдлаар юу ч хийсэн бай тухайн хүндээ ямар нэг одоо аюул юу ч бити учруулаа тийм эмч гэсэн. Яг тийм байлаа гэхэд одоо тэрийг нь мэдээ тэрнээс нь сэргийлэх. Гэтэл одоо яг одоо миний одоо яг нэг бодоод хараад байгаа юмнууд болохоор ядаж энэ хүмүүсийн түгээмэл аваад хэрэглээд байгаа зүйлс нь эргээд хүний эрүүл мэндэд битгий сөргөөр нөлөөлөөсэй. Тэд нар ядаж зүгээр л одоо бид нар С витамин аваад уудаг шиг С витамин шиг л зүгээр ингээл нөлөөлөл гараад юу ачаасаа гэж боддог байхгүй. Тэгээ тэр дунд нүдтэй холбоотой гэхээр одоо яг энийг хэрэглэхээр нүдний хараа нөлөөлт юм уу би яг бол сайн мэдэхгүй байна. Өөрөө хэрэгж үзээгүй. Үүний талаар бүр судлаачгүй багт. Юу вэ гэхээр одоо нөгөө наалт. Одоо ихэнд хэлжсэн шиг нэг нүдний глаукомтой хүн хүртэл хэрэглээ зүгээр болцсон ч гэдэг юм уу те. Иргэшгүй өөрчлөлтийг бол бид нэр хязгаарч бичилж чадахгүй болчиход байна. Мөн одоо нүдний болрын цайлтыг зогсоодог тусаалга. Үгүй бол одоо нүдээ нэг уусмал давстай ч нэг уусмлаар угаахаар нүднээс нь янз бүрийн одоо айгуу муухай нуух гараад тэр нь тэгээд байхгүй болоод нүд цэвэршээ цав цагаан болцсон. Ямар ч өөхөхгүй одоо шарт хуяаг үүсэлсэн гэдэг юм уу те. Үгүй бол өөх хайлуулдаг тусаалга нүдийг цав цагаан болгодог тусаалга. Эдгээр чинь бүгд л яг л нэг маркетингийн асуудлаад байхгүй. Витаминтай эмийн бод загуулсан гэхээр арай илүү үнэтэй болчихж байгаа. Гэтэл яг тэнд нь хүнд яг хэрэгцээтэй юм байгаа даа гэхээр ер нь бол байхгүй болчихж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар ерөөсөө нөгөө нотлохоон дээр тулгуурласан шинжлэх ухаан эрүүл мэндийг одоо бид нар хөгжүүлэх гээл яриад байгаа шүү дээ. Нотлохоон дээр тулгуурласан гэдэг чинь одоо энэ вирусыг тусгаар бид нар вакцин бүтээх гээд маш их асар их хөрөнгө зарцуулж байна те. Тэгэхээр тэр асар их хөрөнгийг юунд зарцуулж байгаа? Тэр нотлохоог л бий болгох гээд ингээд зарцуулаад байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч нотлохоон дээр тулгуурлаагүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг одоо хүмүүс авч хэрглэж ийн гэдэг нь эргээд тухайн одоо хүмүүсийн эрүүл мэндийн боловсрал нь ямар төвшөнд байгаа вэ гэдгийг яг ингээд илэрхийлэл гаргаад ирж байгаа юм л да. Тэгэхээр одоо
одоо миний хяналтанд зарим хяналтанд байдаг хүмүүс хүртэл одоо юм чи би тийм наалт авч наа гэж эсвэл наагаад гайгүй болоод байна. Одоо нөгөө л нэг мисцаас хийгээд идэгчингүүт лам руугаа ярингоотой баярлалаа гэж тэгдэг шиг юм болоод байгаа байхгүй тий харамсалтай. За маш чухал амьдрал дээр тохиолддог зүйлс байна л да. Одоо нөгөө өвдөг гарах жишээлх юм бол нүдэн дээр өвдөг гарахлаар домноод өвдгөө ингээд им дом гэдэг тэгэхээр зүгээр болчт юм а гэдэг. Гэтэл энэний цаатлын шинжлэх ухааны тайлбар нь юу болсон бэ? Яг л нөгөө лам руугаа ирдэг шиг баймааргүй шүү дээ. Тэгэхээр өвдөг гэдэг маань ерөөсөө бидний энэ зовхны идээтэй өрөвсөл байхгүй юу? Зовхон дагуулгаддаг бүтцүүд өвдөг гардаг гэх юм бол одоо нүдний зовхон дотор тосны булчирхай байдیں۔ Тэр тосны булчирхай нь хүний нүдний нулимсны гадуур бүрхэд нулимсыг хурдан ууршаад алга болгочихгүй байх зориулттай. Тэр тосны булчирхайнууд нь бохирдсанаас болоод одоо нингийн халдварлал орснаас болоод эдэлж өрөвсөж болно. Тэгээд одоо буглаа үүсэх. Үгүй бол одоо энэ сормоос байна тий. Сормоосны хүүдий, өсний хүүдийтэй адилхан сормоосны хүүдий рүү бас бохир орсноос болоод ч гэдэм үү. Ингээд тэр маань өвдөг болж гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө өвдөг гарж ийна, өвдөг гараад байна гэдэг маань ерөнхийдөө тухайн нүдний зовхны эргэн тойрны эрүүл ахуйн одоо биш болцсон байна л гэсэн үг. Үгүй бол ямар нэг байдлаар зохицолгоогүйгээр антибиотик янз бүрийн ийм тан хэрэглэсээр агаад хүний нүдний эргэн тойронд байдаг хэвийн микрофлора буюу одоо хоргүй нингууд гэсэн үг. Тэр нь тэнцвэртэй тоотой байвал хоргүй гэдэг юм байна л да. Гэтэл зарим нь тэнцвэржүүлж явах хэвээр зарим нь янан цөөрөөд зарим нь олширчгаараа тэр нь эмгэг төрөгч болоод байна. Түүнтэй холбоотойгоор үүсээд байна. Хүүхдүүдэд бол аав ээж нь зарим нь анзаарсан л байдаг. Гэхдээ ихэнх нь анзаараагүй байдаг. Ерөөсөө хүүхэд нь нүдээ нухдаг уу ямар нэг байдлаар ихэр мэдгүй үгүй. Хүүхдийнхээ гарыг угаадгүй гэхээр угааж л байдаг. Тэгэхээр ерөөсөө бидний гар гэдэг зүйл ерөөсөө хизээч цэвэрхэн байна гэж. Одоо 99% нин австагдаг савнгаар угаасан ч гэсэн цэвэрхэн болохгүй л байхгүй. Түүнтэй адилхан гараараа ямар нэг байдлаар нүдэндээ хурж ивэл тухайн эргэн тойрны орчинд нь байдаггүй нинг аваачаад оруулчих юм бол тэр нь өвдөг буюу одоо нэг зохины идэт өрөөсөл болж гарч ирээд байна гэсэн. Тэрний дом эмчилгээ гэхээр дом гэхээр одоо нөгөө өвдөг хүрэх эсвэл одоо янз бүрийн домнууд байдаг л да. Зарим нь мэдэн зарим нь мэдэхгүй багтаа би бас одоо эмээ өвөө дээрээ байж байхдаа одоо эмээ өвөө тэр тухайн домнууд их хэрэгэлдэг. Заримыг нь бодоод үзэхээр айгүй юу байгаа. Учир холбогдолтой болч байгаа. За одоо нөгөө юу өвдөг гарах гад ирэхээр нөгөө хуучинч нэг айгүй том чулуутай бөгжнүүд зүүдэг гэсэн шүү дээ. Тэгээ тэр нь одоо хүүтэн ч гэдэг юм уу. Тэрүүгээр ингээд зохио ингээд нэдрээд байна л гэсэн үг л дээ. Нэдрээд байхаар тухайн өвдөг одоо буглаан маань гадагшаа арсны гадагшаа ингээд нэгдээ шахагдаад гараад ирдэг ч үт юм уу. Тэр тосны баг дээр нь гаргачаад байна шүү дээ. Тосны гулчирхай дотор байгаа тос нь мэдээж гадагшаагаа ялгарчих хэвээр юм нь өрөвснээс болоод ялгарч чадхаа болчих юм бол тэрүүгээр нэдрээд хахаар тэрийг ингээд баг багаар ялгаруулад эсвэл үүсч эхэлж ивэл тэрийг шахаад гаргацдаг ч юм уу. Үгүй бол одоо зохио ингээд гадагшаа татдаг ч үт юм уу. Энэ ч гэсэн муу ялгаагүй энэ зохин дотор байгаа одоо тэр зүйлсийг л ингээл шахаж л байна гэсэн үг л дээ. Ерөнхийдөө тийм болоод байгаа. Гартаам гэдэг нэг чулууг нүдэнд сайн ингээд нүдэндээ илдэг тийм ардын юу байсан л да. Ардын ангаахын эмчилгээ гэх юм цаашаа тий. Тэр ямар учиртай яг гартаам гэдэг чулуун нүдэнд одоо тийм сайн байх боломжтой юу? Байх боломжтой бол гэтээ ардын ангаахыг бол одоо хүлээн зөвшөөрч өгдөө шүү дээ. Шинжлэх ухаан батлах шаардлагагүй цаг хугацааны баталцсан гэж үзээд те. Тэгэхээр тэр гартаам гэдэг чулууг яхахлаар ажиглахлаар яг их хвчлийн хүүтэн байгаад байгаа. Тэгээд тэр чулуу бол магадгүй өөрийнхөө байгалийн бүтцээр өөр дээрээ тэр нян бактерийг агуулдаггүй ч юм уу. Тийм магадгүй тэр одоо нян бактерийг агуулдаггүй эсвэл тэрийг устгадаг орчинтой ч юм билүү тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн одоо яг миний энэ сурж төгсөөд одоо ингээд ажиллаж байгаа шинжлэх ухаан болохоор ардын эсвэл одоо уламжлалт арга барилж үт юм. Энэ яг эсрэг тесрэг гал ус хоёр шиг ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр би зарим зүйлсийг ерөөсөө айгүй үгүйсэх дурггүй. Магадгүй би яагаад тэгэхээр мэдэхгүй байхгүй. Бид нар судлаагүй. Бид нар судлаагүй учраас тэрийг мэдэхгүй. Тэгээд мэдэхгүй байгаа юм аа биш гэж илжүүлж чадахгүй. Одоо тэр чулуу маань өөрөө одоо байгалийн юм болгон энерги агуулж идэг гэдэгтэй адилхан тухайн чулуу маань энерги агуулж идэг юм билүү. Тэр энерги нь тэр нүдний эдисийн эерэг сөрөг цэрнийг зохицуулах нөлөө үзүүлдэг юм билүү. Мэдхгүй байхгүй. Яг үнэ. Окей. Тэгээд одоо нүдний
түрүүн яриан дунд байсан бас нэг чухал зүйл хүмүүс мэдэх ёстой. Настай хүмүүсийн нүд өөхлөд эхэлдэг. Тэр нүдний өөхчлөлт юунаас болж эхэлтیں۔ Энийг бид нэр одоо avoid хийх буюу урдчлан сэргийлэхийн үүднээс юу хийх боломжтой вэ? Тэгээ нүд одоо энэ гол нь хар тэгэд хоёр зах руугаа цагаан харагдаад байгаа шүү дээ. Гэхдээ цав цагаанц биш юм аа. Тэр маань нүдний салст байхгүй юу? Салст буюу одоо өнгөгүй хальс. Нүдний яг цагаан давхаргын гадуур нь өнгөгүй хальсаар бүрхэж идэг. Тэрээс судас агуулж идэг. Тэр нь одоо нүдний гадны ямар нэгэн зүйлсээс хамгаалдаг. Гэтэл одоо орчин тойрны таагүй байдал одоо хамгийн түрүүнд одоо тэр нүдийг өөхлүүлдэг буюу тэр зүйлийг шарлуулдаг зүйл гэсэн үг. Тэр юу вэ гэхээр агарын бохирдол байна. Одоо агаар хуурай байх байдал. За тэгээд одоо салхи. Тэгээд нүд рүү ямар нэг гадны бит байн горох цочроох. За тэгээд хамгийн түгээмэл байдаг юм болохоор нарны хитягаан туяа гэж зүйл байна. Зун болохоор нар хурцуулцдаг. Өвөл болохоор нар хурц биш ч гэсэн цасан дээр ойгоод нүд рүү их хэмжээтэй ойж тусч идэг байхгүй юу? Ер нь айс нүдний биеийн гадарга руу. Тэгэхээр тэр зүйлсийн нөлөөгөөр тэр тухайн салст бүрхүүл маань эвшид зузаарснаар шар туяатай болоод байгаа. Түүнээс биш тэр маань өөх биш л дээ. За тэгээд эвшид зузаараад тэр эсийн бүтцэд л өөрчлөлт ороод улам ингээд зузаараад авах нь шүү дээ. Алганы арьс одоо энэ тэнд ямар нэг дасгал хийгээд гарч ирсэн алганы арьс ингээд эвшид зузаардаг шүү дээ. Тэрнтэй адилхан. Тэгэхээр тэрийг бол одоо нэг үрддэг, завсаар угаадаг ингээд алга болдог зүйл биш байхгүй юу? Хэрвээ үнэхээр significant буюу одоо тухайн хүний гоо сайханд эсвэл одоо хараанд ямар нэг байдлаар нөлөөлөхөр хэмжээтэй бол тэр хэсгийг нь бид нэр одоо авахаас мессаслын аргаар авах шаардлагатай гэсэн үг. Хэр хүн тагалгаа вэ? Хагалгааны хувьд бол тийм хүн тагалгаа биш ч гэсэн тийм зүйл үүсэгтлээ хүний нүдний эргэн тойрны орчин нөгөө өөрчлөгдсөн байдаг болохоор хагалгаа хийхээр одоо хүмүүсийн нүдний зовиорууд нь одоо нэг жоохон улайх, хорсох, нулимс гожих зүгээр болчихно гэж ойлгодог. Тэд нар бол зүгээр болохгүй. Тэрнээс л болж тийм болж байгаа байхгүй. Үгүй одоо хоцорсон байна шүү дээ. Тэгэхээр хамгаалах юм нь гэхээр ерөөсөө агарыг хитгий хуурай байлга. Нэгсэндээ нөгөө тасалгааны температур гэрээ хитрхи халуун байлгаад тэгэхээр нөгөө агаарт агуулгадах чигшил маань ууршчихдээ байна л да. Нөгөөтэйгөр гадуур явахдаа болж өгвөл одоо нөгөө сайн нарны шил. Нарны шил гэхээр зөвхөн бараан шил биш байхгүй. Тухайн шил маань хитягаан туяаг фильтр одоо шүүдэг юм уугүй юм уу? Шүүдэг байх юм бол сайн. За тэгээд нөгөө машин, мотоцикл одоо морь унахтаа одоо нөгөө шил зүүжи салхинд битгий одоо цочроо. Тэрээс л тиймэрхүү юмнууд гэсэн. Polarized шил гэдэг байгаа шүү дээ. Тэр хэр одоо хүний нүдэнд таатай. Айгу таатай шүү дээ. Би ч гэсэн өөрөө зүүн болохоор айгу их зүгт дуртай. Яа тэгэхээр тухайн шил маань нөгөө бидний гялбдаг одоо хурц гэрлийг л шүүчиж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсө гялбалтгүй болчихно гэсэн. Тэгээд хитягаан туяаны нөлөө нүдэнд үзүүлэх нөлөө байхгүй ч гэдэг юм. Эрэгтэй хүмүүсээс эмэгтэй хүмүүс маш ихээр нүдтэйгээ ойрхон зүйлсээр одоо амьдралдаа хэрэгэлдэг. Жишээлх юм бол сормоосоо бууддаг, нүдний орчныг бууддаг гэх мэтчлэн ингээд химийн найрлагатай зүйлсийг бол өдөр тутамдаа хэрэгжилж идэг хүмүүс байгаа байхгүй тий. Тэгээ бүр контакт линзийг ч гэсэн гоёлын одоо чиглэлээр хэрэгэлдэг. Тэгэхээр эмэгтэй хүмүүсийн нүдний орчин магадгүй эрэгтэйчүүлийнхаас илүү бохирдох ч юм уу гадны нөлөөнд автах магадлал нь өндөр байна л та тий. Өндөр. Тэгэхээр энд байдаг одоо бас нэг чухал зүйлсийн нэг нь сормоос шүү дээ тий. Сормоосны үүрэг нь юу юм? Сормоосыг хиймлэр хийлгдэг одоо эмэгтэй хүмүүс маш олон байдаг. Тэгээ энэ дээр ер нь юу анхаарах хэрэгтэй гэдэг юм бэ? Сормоосны үүрэг гэхээр ерөөсөө л нэг гадны агаарт байгаа одоо тоос шороо янз бүрийн юмнуудыг нүд рүү тодорхой хэмжээгээр шүүлтүртэй оруулах, хамгаалах гол зөвшөөрөхтэй. Түүнээс яг хараанд нөлөөлөх нөлөө бол багхгүй. За тэгээд тэрэн дээр одоо хиймэл сормоос гэхээр одоо нэг сормоос авчаад одоо наагаад ах шиг байгаа нэ. Тэр юм дээр нэгэд наагаад ах шиг байгаа. Тэгэхээр яг одоо зүг наагаад, цэвэрхэн наагаад тэр цавууга хэтрүүлэхгүй ч юм уу нүд рүү оруулахгүй, зохины яг энэ нүдтэй харьцаж байгаа яг тэр ирмэг дээр хүрэхгүй бол нэг айхтар нөлөөсөд байх зүйл байхгүй гоё л харагдана. Гэтэл одоо тийм юм хийлгэсэн хүмүүсийн нүдийг одоо бид нарын нүзлэг хийдэг микроскоп буюу дуран байна л да. Дурангаар харахаар яг гаднаасаа харагдаж байгаа шиг тэгж харагддаг л байхгүй. Яа нэр юу харагдах вэ? Нөгөө нэг одоо супер цавуудыг бид нар муухай юмыг наахта муухай наачаар супер цавуудад гадуураа нэг илүү гараал айгу муухай халтаагаал харагддаг шүү дээ. Тиймэрхүү байдалтай үүссэн хүмүүс бас явж идэг.
Үгүй бол тэр нүд рүү н ороод нүдийг нь одоо нэгсэндээ химийн цав гэж нүдийг очиод түлж ийн гэсэн үг л дээ. Өнгөц хаач өнгөц. Тэгэл одоо янз бүрийн асуудлуудтай хүмүүс яаж байна. Гол асуудал нь дөрөв нүдний зовхон дотор нэг тосны болчирхай агуулж идэг гэсэн тий. Тэгэхээр нүдээ бид нар анивчих тутамд тухайн тосны болчирхай маань шахагдаад нүдний гадаргуурууд нь зовхны ирэмгээр тэр тос маань ингээд ялгарч идэм байл та механик үйлчлэлээр. Тэгэхээр л одоо нэг яг нэг зовхны ирэмгээ очоод нэг контр гэдэг янз бүрийн ингээд будгаар ингээд будаад харлуулад эсвэл шивээс хийлгээд байдаг шүү дээ. Түүнтэй холбоотойгоор нэг тэр тос ялгарч идэг нөх сүм маань бохирдох, бөглөрөх. Тэгээд тэр нь ялгарч чадхаа болох гэх мэт ч асуудлууд явагдаад байдаг. Тэгээд одоо зайлшгүй хэрэгцээтэй үедээ одоо хэрэгжилчээл тэрийг цэвэрлжээд байх юм бол нэг асуудал үүсгэж гисэн. Баян өдөр болгон эсвэл тэгэл өдрийн одоо өглөөс сэрэл унтах хүртлээр тэр хугацаанд ерөөсөө тэрийгэ цэвэрлэхгүй ч юм уу. Тэгэл яваад байх юм бол тэр чинь удаан хугацаанд асуудал үүсэл ирдэг байхгүй. Тэгэд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүүтэй нүд хуурайш нааргаж нуулаач гэсэн асуудлаар ирдэг. Тэр нь түнтэйгэж холбоотой нэг талаас. Тийм баг. Үнэхээр яг тэгжил таараа. Тэгээ таны гоо сайхан чинь сайхан харагдах чинь тийм үнэтэй байж болохгүй байхгүй юу? Үнэтэй гэдэг маань би таныг тэр хэрглэж байгаа зүйлсийг чи хэлж байгаа юм биш. Таны нөгөө нүд гэдэг энэ чухал эрхтэн чинь муугаар нөлөөлдөг тийм үнцэнтэй байж болохгүй л гэж хэлмээр байна л да. Тэгээд мэдээж бид сайхан хүүхэн харах сайхан. Гэхдээ нүдээ гимтэн байж сайхан харагдах бол тэнэглэл байх болов уу гэж таамаглаа. Өршөөгрөө. За нөгөө нүдний харааны одоо муудалт бид нар одоо генетикийн шинжилгээ ухааныг судлаад үзсэн чинь бас маш гоё шинжилгээ ухаануудын нэг юм байлаа. Тэгээд яг бидний ДНК дагуулж байгаа мэдээллүүд цаашаа дамждаг хэлбэрүүд нь ондоо байдаг. Одоо магадгүй манай аав ээжийн хийжсэн дадлыг манай үг эцгийн хийжсэн дадал амьдралын хэмаагийг би бол аваад ирсэн. Магадгүй нэг 40% нь миний одоо шийдвэр гаргалтын 10 асуудалд яаж хандж байгааг 4-ийг би бол генетикийн мэдээлэлээр тулгуурлаж хийдэг тийм тооцоол байт юм байна л. Тэрнтэй ижилхэн ер нь нүдний одоо хараа энэ ч олдмол маягаар муутчих юм бол тэр нь шууд дамжаад дараагийн хүүхэд эсвэл тэрний дараагийн хүүхэд дээр муу болж одоо очих магадлал бас байдаг бах те. Ер нь яг юунууд ингэж дамжиж их дамжиж одоо очиж байгаа харагдана вэ? Энэ дээр ярихын тулд яг зөвхөн одоо шил зүөх шаардлагатай холын хараа муудаад байна уу? Нүдний янз бүрийн өөрчлөлттэй өвчнүүд байгаа даа ч гэдэг юм уу те. Ингээд ярихад болохоор ерөөсөл хүн болгоны одоо тэр ДНХ буюу DNA гэдэг юм төгс биш байхгүй юу? Яагаад тэгэхээр одоо магадгүй төгс байсан орчныг нь өнөөдөр бид нарын байгаа байдал өөрчлөлт төгс биш болоод байгаа байхгүй. Түүнтэй холбоотойгоор өвчлөлүүд буюу одоо хэвийн байх талаасаа гажуудаад өөрчлөлтүүд үүсэт хараа муудаад байна гэсэн үг. Тэгэхээр тухайн DNA маань юг илэрхийлж байгаа нэхэр заавал тэр DNA-тэй хүн заавал тэр одоо өөрчлөлтийг агуулах албагүй. Магадгүй олдомлоор үүсдэг гэж штэ. Олдомлоор үүсдэг байх юм бол тухайн DNA агуулж уг нь бол хэвийн төрүүлсэн ч гэсэн олдомлоор тэр маань муудах эрсдэлтэй л байна гэсэн үг. Муудамтай. Түүнтэй холбоотойгоор одоо нөгөө чихрийн шижинтэй удамтай болвол одоо дараагийн үеийн тэр талаасаа бодисын солилцоо хоолунд дасгал хөдөлгөөний талаас анхаарахгүй бол тэгэл чихрийн шижинтэй магадлал шууд өндөр болсон тийм өндөр болно гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүн хүний DNA ондоо физиологи ондоотой холбоотойгоор. Тэгэхээр хараа муудаад байна гэдэг маань уг нь бол хэвийн байдаг зүйлийг л бид нэр хүчээр одоо нөгөө нэгсэндээ одоо дэлгэц хитрхи удаан харсаар агаад ойрын юм удаан харсаар агаад муутгачихж байгаа байхгүй. Тэрийг хүүхэд нь яг л давтаал хийвэл яг л тийм болно гэсэн үг. Тийм биш байвал тэгээд хэвийн байж болно гэсэн үг. Гэтэл эцэг их нь буюу хүрээлэн байгаа орчин нь тийм нөхцөлд өөрснөө бий болцсон хүмүүс хүүхдээ тийм биш нөхцөлд өсгөх нь бас айгүй учир дутагдaltaй. Яг л өөрснөө ямар байсан тэр байдлаараа хүүхдэд айгүй хүмүүжүүлэхийг хүсдэг штэ хүмүүс те. Тэгэхээр нөгөө орчноос айгүй их хамаардаг. Би баг бахта маш их хэмжээнд хөвтөж байгаа телевиз үздэг байснаа саналаа сая. Тэгээд телевизийн өөдөөс хараад хажуу талаараа ингэж хөвтөөд одоо дали ингэж харах юм уу? Яг нэг өөдөөс нь одоо арагшаага ингэж хөвтөж биш. Дали хөвтөөд ингэ харах. Тэгэхээр нөгөө нэг үзэж байгаа дүрсээ бол би хугарч харж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг тарих ойлгохын тулд бол зөв цаанаас нь дамжуулсан хэлбэрээр нь л тооцоолж одоо
бодож харж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд нэг юм одоо конфликт үүсдэг байх гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр хэвтэж телевиз үзэхийн одоо уршиг юу гэж болох вэ? Ер нь хэвтээд хүмүүс ном уншиж байгаа ч гэсэн унтчихдаг үстэй тий. Нэгсэндээ хэвтэй байдал гэдэг чинь хүний байглаас бол нэг амарч байгаа одоо нэгсэндээ одоо бие сулж байгаа нүдэ ч гэсэн сулж байгаа байдал байхгүй юу? Тий. Гэтэл одоо ингээд нөгөө юм чинь одоо нүд жишээ нь одоо зурагт үзэж ийн гэж бодлоо гэхэд хэвтэж байна. Хэвтчих үед одоо нүд уг нь бол анаад ингээд унтах гэдэг шүү дээ. Гэтэл бид нар ингээд тарихаараа удирдаад хүчээр ингээд нүдэ нээлттэй зурагт үзээлэн гэж бодъё. Тэгэхээр нэгдлийн нүдэнд илүү их муудаад нэг нүд нь арай бага мууддаг. Аль илүү одоо ачаал авж байгаа нүдэнд ихэвчлэн одоо анзаараад байхад нөгөө баруун талаараа хавтлаа гэж бодоход баруун талын нүд нь илүү муудаад зүүн талын нүд нь арай гайгүй. Нэгсэндээ нөгөө ингээд дарагдсан байдалд орцоход тэр тухайн доор бага нүд нь дүрсийг харахын тулд илүү хичээгээд шүү дээ. Тийм бай. Тэгээд ахаар ингээд нэг нүдний хараа нөгөөгөөс зөрүүтэй болоод илүү хурдцтай муудаад эхэлдэг. Тэгэхээр илүү хурдцтай муудаад эхлэхээр нөгөө нүднээсээ харж байгаа дүрс, харж байгаа зүйлс маань илүү арай жоохон бүрсгэр байдалтай харагдаад байдаг. Бүрсгэр байдалтай харагдсаар агаад тухайн зүүн талын нүдний эсвэл баруун талын нүдийг хооронд нь тархинд хүлээж авч байгаа хоёр тусдаа хэсгүүд байгаа байхгүй юу? Тухайн хэсгийн хөгжил маань явагдахдаа бүрсгэр байдлаараа яваад дасчдаг. Хэрвээ тэр байдал тэгээд тархины хөгжил яг тэр хэвэндээ одоо өнгөрчих юм бол тэр буцаж нүдэнд нь нэгчнээ одоо шил зүйлгэх, массаж хийх ямар нэг арга хэрэглээгээд тэр тархил өөрчлөгдөхгүй учраас бид нар эмчилж чаддгүй байхгүй. Үүнийг lazy eye буюу нөгөө мохос хараа залхуун нүд гэж нэрлэдэг. Нэгсэндээ нүдэнд тусч байгаа дүрс нь яг нөгөө фокусаа алдснаас бол бүрсгэр хараад байх нь шүү дээ. Тэр нь яг нөгөө тархи хүлээж авч байгаа хэсэг нь яг тэр бүрсгэрээрээ хүлээж авсараа тухайн талын нүдний тархины хөгжил дутуу явагдчихдаг. Энэ маань ерөнхийдөө 12 наснаас өмнө л энийг их бага хэмжээгээр засч авахгүй бол тэрнээс хойш бол тархи нэг maturity гэдэг юм үүсчдэг болохоор буцааж засахад айгүй төвөгтэй болчдөг. Яа, за би ер нь бол оншилчлоо дөө. Яг миний lazy eye миний нүд lazy eye-тай зүүн нүд маань бас яг эмчийн хэлснээр бол 20% хараатай гэж хэлж байсан. Тэгээд мохос хараа гэж манайх хэлээд байсан тийм. Мохос хараа тэгээд яалч харахгүй хүүхэд байхдаа маш их хэмжээнд гэртээ цоошлогддог байсан. Карантин шүү дээ. Миний карантинч бүр баг байхад эхэлсэн байгаа шүү дээ. Тэгээд аав ээж хоёр завгүй гэртээ цоошлогддог байх үед би телевизээр приставкан дээр кинонууд үзэн. Тухайн үед чи яг нөгөө Оросоос маш их хэмжээгээр Голливуудын кинонууд ороод ирсэн. Яг нэг хүн тийм. Юу гэдэг лээ заачаарай. Paramount Pictures представляет. Яг нэг гар ингээл эрэгтэй эмэгтэй хүүхдийн бүх хүнийхэн дуу хоолой оруулдаг байсан. Тэгээд яг тэдгээр кинонуудыг маш их үзсэн. Тэгээд хариуд нь орос хэл маань сайжирсан. Би бүр яг 10 жилдээ орос хэлний хичээл дээр үнэхээр хамгийн их яг үгийн утгыг нь ойлгодог байсан сурагчдын нэг. Тэгээд бүр яг я тебе убью гэдэг тий. Би чамайг ална гэдэг боёк кинонууд дээр хэлэгдэг байсан өгнүүдээс эхлээл тэгэл сурч ирсэн. Тэгээ хариуд нь орос хэл сурсан бол нүдээ би алдсан байгаа байхгүй тий. Мохос хараатай болсон байгаа. Тэг яг өнөөдрийн миний ярианы бол гол зорилго нь энэ. Бид нэр яг энэ одоо карантины үед хөл хорооны үед бүх юм цахимжиж байгаа энэ үед бид нар ямар нэгэн байдлаар дэлгэцтэй харилцаанд орж байгаа, хамааралтай болж байгаа, ашиглаж байгаа. Тэгээ энэ үед бид нар хараага бас нөгөө талдаа алдж байгаа шүү гэдэг айдсыг бас та тээгээсэ. Дээрэс нь энэний эсрэг ямар үйлдэлүүдийг гэрийн нөхцөлд хийж болохын тэрийг хийгээсэ. Эмчид хандаад тэгээд хугацаа алдахаас өмнө эмчлүүлж аваасаа гэж би хүссэн байхгүй. Тэгээ би энэ ярьслага маш олон мэдээллийг агууллаа гэж үзлээ. Луун идэхлээр хараа сайжирдаг гэж хэлдэг. Тэгээд ер нь бол энэ бол дээр үеэс л байжсэн. Тэгээд учир нь А витамин гэж ярьдаг байсан. Тэгээд одоо манай ургацын луунгуудад хэрэг А витамин байгаа бүүмэд. Тэгээд ер нь бол дээр үеийн луун бол дээр үеийн сайн чанарын луун байсан байх гэдэг. Яг одооны бактом амар цэвэрхэн луунгууд байгаа шүү дээ. Тэдэрт байгаа А витаминыг хэмжиж үзэх хэрэгтэй. Өсдөг нүдний хараа сайжирдаг гэдэг тийм үг. Тэгэхээр нүдний хараа, нүдний одоо эрүүл мэндэд зориулагдсан хүнсний бүтээгдэхүүн гэхэлэр юу вэ? Ер нь нүдний хараа одоо сайн гэх юм бол ер нь бол бодис солилцоог идэвхжүүлдэг антиоксидант агуулж идэг одоо жимс
ногоо. За тэгээд мах ч гэсэн огт нөлөөгүй биш, бүгд л нөлөөд. Ямарваа нэг зүйл ихтж болохгүй багдаж болохгүй яг л тэнцвэртэй хэмжээндээ байх юм бол яг л тухайн нүдний одоо нүдний бол нүдний эрүүл мэндийг яг хэвийн хадгалаад аваад яваад байх боломжтой байхгүй. Хэтэрхий нэг зүйл рүү туйлширч болохгүй л гэсэн үг. Хэтэрхий нэг зүйл рүү туйлшираад ирэхээр л тэгээд тэрний тэнцвэртэй байдал алдагдаад өвчин болоод эхэлж байгаа. А витамин бол хүний нүдний хараанд зайлшгүй оролцдог. Юу гэхээр бидний харж байгаа одоо энэ гэрлийн долгион, гэрлийн дүрсийг мэдрэлийн одоо дамжуулах долгион болгож хувиргадаг тэр нэг бодис байгаа. Тэр торлог дээр. Тэрэн дотор А витамины нарилга байждаг. Тэгээд антиоксидантууд бас их хэмжээгээр агуулгадчихдаг. Дамжуултыг л дэмждэг юм ба шүү дээ. Нэгсэнд одоо нөгөө хоёр импульсыг одоо нөгөө одоо юу гэх юм зургийн хоёр форматыг нэгийг нөгөөгөө рүү хөрвүүлнэ гэдэг юм уу тэрэн шиг л болж яана гэсэн үг байхгүй. Тэгэл хөрвүүлэхийн тулд тэгээд лютеин, зексантин гэх мэтчлэн маш олон хэмжээний бодисууд ингээл их бага хэмжээгээр агуулгадчихдаг. Тэгээд тэрийг шууд хэрэглэхээр хараа сайжирчдаг юм гэхээр үгүй. Ягаад тэгэхээр бидний одоо идж байгаа хоол унд ус одоо бүхэл зүйлд одоо тэдгэр зүйлс маань их бага хэмжээгээр агуулгадчихдаг. Агуулгаддгүй зүйлс нь хүний бие дотор орж ирээд хоорондоо нийлээд үүсчихэд. Тэрийг л үүсгээд одоо тэнцвэртэй байлгаж чадвал хараа сайн байгаад гэсэн. Эсвэргээр А витамин дутагдахаар шууд сохор болчихгүй л дээ. А витамин дутагдахаар хүнд хамгийн түрүүнд нүдэнд илэрдэг зүйлс гэх юм бол хүний нүдний хуур ажилладаг. Нулимс нь их хөөстэй болоод эхэлдэг. Хуурай болоод эхэлдэг. Хөөстэй болчтой юм уу? Тэгээд тэр нь насан турш хүмүүсдээс илүү нэг бага насны хүүхдүүдэд илүү их ажиглагдаг. Одоо нэг Африкийн ядуу буурай хоолт ижилийн дутмагчтай хүүхдүүдэд одоо тэр тал тэнд бол айгүй их тохиолддог байхгүй. Манайд бол ер нь л бол баг near to zero. Би яг ганц л удаа нэг тийм хүүхд харсан. Тэгээд А витамин хэрэглээд зүгээр болсон байх. Эргэж ирээгүй мэдгүй. Нэрээ бас яг наадах чинь миний хувьд асуудал гэж боддоо шүү дээ. Эмчилгээ аваад гарч байгаа хүн хизээч эрүүл болсноо эмчтэй эргэж мэддэггүй. Тэгээд магадгүй эмчилгээ нь одоо буруу ч гэдэм юм байх юм бол эмчээ солиод ингээ өөр газар руу яваад ирдэг. Игэх холбоо илүү эргэх холбоо ч байхгүй тий. Уг нь бол эмч нартай мэдгэж яах юм бол эмч ч гэсэн тухайн кейс дээр өөрөө дүгнэлтэйгээ дата болгож тий зүг буруу бол одоо би бас одоо миний өвчтнүүд одоо энэ тэнд зөвлөгөө авч байгаад яхаар зарим нь ч яг зөв зөвлөгөө өгсөн байдаг. Буруу ч юм бас айгүйх байдаг байхгүй. Нөгөө талаасаа ондоо эмч нар дээр үзүүлээд ингээд эмчээ солиод байгаа өвчнүүд байх юм бол би ихэвчлэн хэрвээ одоо мэдээж бас нөгөө эмчийнхаа зүгээс нөгөө эмч одоо тэр хүмүүсийг бас дүгнэ штэ. Тэгээд болж байгаа юм бол та эргээд эмчтэрээ ягаад холбогдохгүй юм бэ? Эргээд очооч ээ. Энэ үе эмчилгээ одоо ингээд үр дүн өгөхгүй болохоор би одоо энийг яаж өөрчилсөж болохгүй гэдэг талаасаа зөвлөгөө аваач ээ. Тэгэхгүйгээр одоо та надад анх удаа хийж үзүүлж байгаа учраас өмнө нь яг ямар байсан гэдгийг би нав дээрээ хараагүй болохоор мэдэхгүй байна. Энэ чинь яг үр дүн өгсөн юм үгүй юм уу гэдгийг би бас хэлж чадахгүй гэхэд ерөнхийдөө тэр талаасаа айгүй зөв тайлбарлахыг оролддог л доо. Бидний амьдралд хэрэглэгдэж байгаа маш олон зүйлсийн нэг бол гэрэл одоо олон төрлийн гэрэлтэй болчлаа. Тэгээд өдрийн гэрэл гэж нэрлэгддэг энэ цагаан гэрлүүд байна те. Тэгээд түүнээс ондоо олон төрлийн өнгөтөөч гэрлүүд бас тавигддаг болсон. Энэ гэрлийн нөлөө хүний нүдэнд нөлөөлөх хүчин зүйл байж чадах уу? Чадна. Нэгсэндээ зохиомжтой гэрэл гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зохиомжтой гэрлүүд нэгсэнд одоо өөрөө телевизэд ажиллаж исэн, телевизийн нэвтрүүлэгт ороод маш хурц гэрэлтэй үед нүд айгүй их аргадаг, тий. Тэрний урд одоо нэг нэвтрүүлэгч эсвэл одоо нэг хөтлөгч нар яаж удаан хугацаар суудیں гэхэд бас л хэцүү шүү дээ. Тэгэхээр тэр гэрэлтүүлэх маань маш хурц учраас хүний нүдний гадаргууд дээр айгүй их хурц гэрэл үүсгэж цочроож идэг. Энэ нь болохоор нөгөө аргаж ийн гэж хуурай шилд үүсгээд эхэлж ийн гэсэн үг байхгүй юу? Нөгөө талаасаа тухайн гэрэл маань хурц байх тусмаа бидний нүдний одоо торлог мэдрэлийн ширхгийг гэмтээж болох одоо богино давтамжтай гэрлүүдийг илүү их хэмжээгээр агуулад эхэлдэг. Гэхдээ одоо хүний нүдний гадаргуу одоо тухайн болор маань дотор байгаа шингэн маань тэр хурц одоо хитягаан туяач гэдэг юм тэр хортой туяануудыг шүүгээд шүүлтүүрээр явсаар хагаад хамгийн хоргүй хэсэг нь одоо нүдний мэдрэл дээр торлог дээр очиж тусдаг байхгүй. Гэтэл тэр тухайн гэрэлд одоо нүдэ нээлттэй харж байгаа хугацаа маань удаан байх тусам нөгөө фильтрээр шүүгдэж байгаа ч гэсэн бага хэмжээний хортой туяа явах юм бол хугацаа бас нөлөөсөөр удаа хугацааны дараа гэмтэл үүсгэж болно.
Үгүй бол нэг laser pointer гэдэг шүү дээ. Laser pointer ч гэсэн бас зохиомл гэрлийн нэг хэлбэр байхгүй. Тухайн гэрэл маань болохоор маш нэгтаршилтай улаан гэрлийг айгүй нэгтаршилтай болохоор айгүй хурц тэгээ хол тусдаг. Тэр маань бас нүд рүү ороод тусгаараа очоод нөгөө хүний нүдний торлогийн хүлээж авах чадамжтай гэрлийн долгионы хэмжээ ийм байлаа айгүй өндөр тунгаар очичдаг. Тэгэхээр торлогыг бас гимтээд гэх мэтчлэн. Тэгэхээр ер нь бол гэр орны гэрэлтүүлэг ямар байвал илүү зохимжтой байх гэхээр илүү одоо нөгөө хуучимсаг нэг шаргал туяатай байх юм бол нүдэнд хачаал тий. Гэтэ одоо бүр бүдэг байвал бас юм харахад хэцүү тий. Тэгэхээр тэгээд нөгөө илүү өдрийн гэрэл тог баг зарцуулдаг ч гэсэн юм илүү тод хард байдаг ч гэсэн тэр байдалд удаан хугацаатай байгаад юм бол бас нүдэндээ баг багаар нөлөө үзүүлж л байгаа гэсэн үг. Хамгийн энгийн хувир ашигла. Ихэвчлэн тэгээд аль болох нөгөө энэ одоо компьютерийн дэлгэц ч гэсэн одоо энэ гэрэлтүүлгүүд ч гэсэн хүнд аль болох эрүүл мэндэд нөлөөлөхгүй байхаар л хөгжүүлсээр л байгаа байхгүй. Тэгэл нөлөө үзүүлэх, огт үзүүлэхгүй биш үзүүлж л байгаа гэсэн. Яг тэр чинь зохиомл бидний одоо хэдэн зуун жилийн турш дасаад мянган жилийн турш ингээд дасан зохицоод ирсэн зүйл биш. Зохиомл зүйлс байхгүй. За нүдэн дээр бас нэг судалгаа хийж байхад ажиглагдсан нэг том зүйл нь бид нар хэрэгэл одоо амьдрал дээр бол англи дээр migraine гэж хэлээд байна л да. Монгол дээр яг энийг юу гэж хэлдэг юм? Толгоо бол хит өвдөх нөгөө бүр ингээд ташиж өвдөх гэдэг лөө одоо яаж өвдөх мигрен гэж нэрлэдэг. Мигрен гэдэг үү те. Энэ мигрен бас нүднээс хамааралтай нүдний хараанаас хамааралтайгаар үүсдэг гэсэн тийм нийтлэл олж уншсан л да. Ер нь бол мигрен гэдэг маань одоо тархины гадаргуу хэсгийн нэг хэсгийн хит идэх хүчилтэй холбоотойгоор нэг толгой өвдөх. Нэгсэндээ одоо нэг тархин дотор маань цахилгааны импульсууд ингээл замбараг өгөөж байгаа гэсэн үг. Нэг хэсэг газар нь хит өндөр хүчтэй үүсч шигнэ. Тэгээд түүнээс болоод ингээд өвдөх. Түүнтэй холбоотойгоор аль хэсэг ялангуяа харааг хариуцдаг хэсэг байх юм бол энэ дагдсны хэсэгт байдаг байхгүй. Дагц эсвэл одоо тархин дотор явж байгаа мэдрэлийн ширхгийн ойролцоо тийм зүйл үүсэх юм бол нүдэнд нөлөөлж болдог. Нүдэнд нөлөөлөхөөр хүнд юм ауратай харагдах, юм далийн мөрөө харагдах, нэг хэсэгтээ бүрэлзэх гэх мэтчлэн. Үгүй бол энэ нь хөдөлгөөс өмнө урдл шинж байдлаар илэрдэг. Тэр хүнд одоо нэг 5 м хүүгээл одоо ингээд байгаа шүү дээ. Тэрний нэг нь харах нүд тий. Тэгэхээр тэр 5 м хүн зарим байдлаараа одоо яг тэр мигрен үүсгэж байгаа зүйл нь 5 м хүн аль нэг метр хүнд хитрхи их зүйлийг мэдэрснээс одоо нэг стресс үүсгэж байгаа гэж айгүй их ярих дуртай тий. Стресс үүсгэж байгаа ч гэсэн ямар нэг байдлаар 1 м хүн одоо тархин зэрэг ачаал хит ихтэй байгаа байхгүй. Түүнтэй холбоотойгоор удаан хугацаагаар хурц гэрэлтэй орчинд байх гэдэг юм уу. Тийм зүйлтэй холбоотойгоор мигрен бас сэдэгдэж болдог. Түүнээс биш яг нүд харж байгаа зүйлээс л бол сэдэгдэх нь шүү дээ. Тийм байна. Түүнээс биш яг нүд одоо өвдөд нүднээсээ дамжаад тархи руу өвдөд байгаа зүйл бол бас биш. Хөөх тэгэхээр мигрэнд чинь орчин амар чухал юм байна шүү дээ. Тийм болохоор мигрентэй хүмүүсийг яадаг вэхээр тайван, чимээгүй, харанхуй орчинд ганцаараа тайвшрахыг хичээ гэдэг шүү дээ. Ерөнхийдөө бол жоохон эморал гэж байгаа юм байна. Ганцаараа тайван гэд. Тийм байна. Сонирхолтой яриа боллоо. Тэгээд яалтчгүй бид нар энэ технологийн хөгжилтэй ингээд цаг нийлүүлж явдаг нэг хэсэг бүлэг хүмүүс байдаг шүү дээ. Бүр ингээд яг технологийн араас явж идэг. Тэгээд одоо телевизийн дэлгэцний хөгжил бол одоо сүүлд LG бүр юм transparent юм дэлгэц гаргацсан байхгүй юу. Тэгээд transparent дэлгэцийн скан шиг хэрнээ дундаа бол яг нөгөө дэлгэцээр телевизээр гарч болох тэр агуулгыг харуулцдаг. Харанхуй байлгыг бол харанхуй байлгаж болно. Гэтэл нефт ингээд байхад нефт шууд харагдаж болдог тийм технологитой. Тэгээд энэ бол бас л нөгөө хүний нүдний хараанд урд өмнө байгаагүй нэг зүйлийг одоо ингээд харуулад эхлэх гэж штэ. Тэр дотор хичнээн цэгээр одоо өнгийг ялгаруулж төсвийг үзүүлэх гэж байгаа бүүмэд. Гэхдээ энэ бас л нөгөө сая ярианаас бол хүн сонссон бол энэ нүдэн дээр бас дарамт болж ирэхээр байгаа байхгүй те. Хэр их юм болгон. Гэхдээ одоо яг үнэхээр нүдний гол зорилго маань эргэн тойронд байгаа зүйлсийг танин мэдэх харах зорилго нь тийм л зорилготой болохоор тухайн зүйл хөгжлөөл тэрийг одоо мэдрээл хараал таашаал авах нь хүний бол зорилго л доо. Яг нөгөө хүсэл шунал гэдэг шиг тэрийг хязгаарлаад байхаар эргээд бас хүнд айгу одоо
утгагүй яах гэж амьдраад байгаа. Тий. Одоо орчин тойронд тэртээ дэргүү тийм болчиход байхад чинь тэндээсээ тусгаарлагдаад ганцаараа байгаад байх юм бол одоо нэг зожиг эсвэл одоо нэг гажигтай энэ төр гэд нэрдэг шиг. Тэгэхээр яг тухайн зүйл маань илүү нягтаршилтай л харагдана гэхээс биш яг нүдэнд шууд эргэсэргээр хортой туяа бол байхгүй байгаа. Аха. Илүү нягтаршилтай нарийн харагдаж ийн гэдэг чинь бид нар юмыг харахад яг л амьд байгаа юм шиг л харж ийн гэсэн үг шүү дээ. Яг одоо өөдөөсөө хараад зурагт одоо 4K гэдэг одоо ерөнхийдөө сүүлийн үед бас нэлээд хөгжөөд айгүй түгээмэл болчлоо. Ихэнх зурагтнууд одоо 4K хэмжээ. Одоо 8K руу орох гэдэг шүү дээ. Тэгэхээр 4K үүсэнтэй холбоотойгоор бид нар одоо яаж юм гэхээр микроскопоор одоо дурангаар бид нар нүдний мис засал хийхдээ дамжуулж харахгүйгээр микроскоп маань өөрөө камертай тухайн камер маань нүд рүү одоо ингээд тусаад тухайн дүрсийг харж яхад бид нар зөвхөн зурагт руу зүгээр чигээрээ хараад зурагтан дээр юмаа хараад ингээд мис заслаа хийх боломжтой ч гэдэм юм. Тэгэхээр сайн талч явсан зөндөө байгаа гэсэн. Тийм. Гэхдээ ер нь ямар ч юмд нэг хим хэмжээ байгаа даа шүү дээ. Хим хэмжээ байгаа. Усыг хэтрүүлээ бол тэгээ бас тэнд хичнээн ус ямар ч амтгүй хор хөнөөлгүй хэрнээ хэтрүүлвэл хавьталтай тий. Тэгэхээр та бүхэн нүдээ гамнаж бас хим хэмжээтэй хэрэглээрээ. Тэгээд сайхан зүйлс угаасаа маш олон бий болж байгаа учраас тэрийг харах л одоо гол зорилго нь учраас тий. Таашаал авч харах хэрэгтэй. Тэгээд цаг гаргаж энэ сонирхолтой ярилцлагыг хийсэн маш их баярлалаа. За баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За тэгээд өнөөдрийн бид бүхний хүргэж байгаа яриа танд хэрэг болох бах. Тэгээд энийг дэлгэцээр үзэж байгаа бол та яг энэ ярилцлагыг дуусаад нэг босоод 6 метрийн зайтай зүйлийг харах гэж чигээд болох юм бол гадагшаа цонхороо хаа нэгтээ алсын бараа гიშгтээд нүдээ нэг амраагаа дээрэс нь 20 секунд нүдээ анснаар таны нүд бас амрах боломжтой байна. Энэ мэтчлэн олон зүйлсийг та нүднийхээ одоо эрүүл мэндийн төлөө хийж болох нь байна шүү. Судлаад үзээрэй. Өнөөдрийн ярьсан ярилцлагууд дээр одоо таны амьдралд алдаатай байж болох зүйлс мэдээлэгдсэн бол тэдгээрийг тэмдэглэж аваад амьдралынхаа хэм маягт хэрэг болгож бүр ингээд дадал болтол нь хэрэгжүүлээрэй гэж зөвлөх байна. Бид энийг мэдэж аваад нэрээ тийштэй ингийн байна гэдэг мэдрэмжүүд төрдөг ч гэсэн нэг 72 цагийн дараа энэ мэдээлэл танаас мартагдаад дараагийн чухал гэсэн зүйлийг та үздэн сууж явах болно. Харин та бичиж аваад дадал болгоод баг багаар хөвшүүлчих юм бол та болон таны тойрон хүрээлж байгаа иргэн тойрны хайртай хүмүүс чинь мөн танаас гарах үр хүүхдүүд чинь цаашдаа эрүүл амьдралын маягтай болох нь шүү. За тэгээд анхаарал тавьсан маш баярлалаа. Та бүхэн дараагийн дугаар дээр эргээд бас сонирхолтой мэдээлэлтэй уулзах бах. Эрүүлийг хүсье, мөн жаргалыг хүсье. Баяр та. За та бичлэгийн төгсгөлд ирсэн байна. Бидний бэлтгэсэн мэдээлэл танд хэрэг болсон гэж найдаж байгаа шүү. Мэдээж амьдралын маягтай холбоотой өөрчлөлтийг иймэрхүү төрлийн мэдээллийг авмагцаа шууд өөрчлөн гэдэг бол худлаа. Танаас хүчин чармаалт, тууштай байдал шаардах болно. За, тууштай байдал гэснээс бидний бэлтэж байгаа мэдээллийг цаашдаа үргэлж авахыг хүсэж байгаа бол манай YouTube хуудсанд заавал subscribe дараарай. Хажуу талд нь байгаа хонхыг дарчих юм бол орж байгаа мэдээлэл цаг тухайд нь танд notification хэлбэрээр очих болно. Тэгээд хизээ орон төдий та мэдээлэл авах боломжтой. Энэ нь танаас ямар нэгэн үн төлбөр авахгүйгээр нэгдхийг урьж байгаа зүйл шүү. Бидэнтэй олон хүн нэгдэх тусам бидний мэдээлэл улам мариун ихээр бэлтгэгдэж та бүхэнд хүрэх ёстой юм байна. За тэгээд нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтийг комент хэлбэрээр доор үлдээж болно. Үгүй болвол Instagram болон Facebook хуудасаар дамжуулаад бидэнтэй холбогдож болно шүү. За ямар ч тааш би танаас амжилтлан гуйж юм. Бидэнтэй нэгдээрээ subscribe дараарай. Тэгээд хонхын дүг дарчаарай. За ингээд бидэнтэй хамт байдагт үргэлж баярлалаа шүү. Дараагийн дугаар хүртэл баяртай хайртай шүү.